Hi guys, харсамруудаа тавтай морил та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За би өнөөдөр та нартай нэг даварцсан, даам гарцсан сэжгийн гахааны талаар ярьж өгөхөөр бэлдсэн байгаа. За энэ өвгний 85 жилийн турш амьдрахтаа хийсэн хэрэгүүдийг бол нэг удаагийн дугаарт багтаана гэдэг бол айгүй хэцүү байсан. Гэтэ би та нартай өөртөө сонирхолтой гэж санагдсан фактуудыг нь бэлдээд ярихад бэлэн болсон байна. За бүр энэ хүний хийсэн хэрэг, амьдрсан амьдралын хэв маяг бол зүгээр л кино цаашаа. Ингээд та нар бэлэн бол өнөөдрийнхөө адуусыг шүгшүүлтээ эхлэе. Питер Найгер чиг олон хэрэгт холбогдсон загварын салбарын хүн бол бараг байхгүй. Финландд төрж Канадад өссөн тэрээр 67 онд өөрийн нэрээр хувцсны брендийг байгуулсан. Найгердийн хувцас бол Walmart дилер зэрэг томоохон дэлгүүрээр худалдаалагдаж компани нь дэлхийд даяар хэдэн мянган хүнийг ажилуулдаг болсон. Амжилтынх нь оргил үед Питер Найгертийн хөрөнгө бол 900 сая $900 үнэлэгдэжсэн. Загвараар хэлбэл бараг л долларын тэрбумтан байсан гэсэн үг. Гэхдээ бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой түүний түүх, бизнесийнх нь энэ амжилтаас нь ч өмнө нэхэлсэн гэх мэдээллүүд байдаг. За нэг эмэгтэй бүр түүнийг ахлах сургуульд байгаасаа л ийм үйлдэл гаргасан гэж хожим мэдүүлсэн бөгөөд ирэх мэдэл хөрөнгө мөнгөтэй болохын хэрээр энэ байдал нь улам дамжирсан гэж үздэг. За 80-аад онд бол Найгерт Бахамаст асар том газар худалдаж авсан. Тэр мөнгө нөлөөгөө ашиглаж тус улсын улс төрийн хүрээний хүмүүстэй ойртож өөрийн эрх мэдлийг бэхжүүлсэн. За улмаар энэ нөлөөгөө ашиглан хэдэн зуун магадгүй хэдэн мянган эмэгтэйн эсрэг бэлгийн гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгагддаг болсон. За мэдээж уламжлал ёсоор түүний бага насны тухай ярина. Гэхдээ түүний бага насны тухай ярихаас өмнө бол нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Питерийн энэ амьдралын ихэнх үеийн талаарх мэдээллийн ихэнх нь бол өөрийнх нь ярьсан түүхээс гаралтай байдаг. За харин тэр өөрийгөө бол дүгийлгэж ярих маш дуртай хүн байсан. Ядуу зүдүү амьдралаас дэлхийн хэмжээний бизнесмен болсон гэх түүхээ тэр хаа явсан газраа ярьж өөрийгөө бусдаас онцгой, хүршгүй нийгэм мэтэр харуулахыг хүсдэг байсан. За яг манай улс төрчид гэсэн үг. Улс төрд орохынхаа өмнө бол би бол ийм ядуу энгийн амьдралтай хүн гэж ярьж ирсэнэд улс төрд гараад баяжсныхаа дараа за би өстө бараг л өөрийнхөө хүч хөдөлмөрөөр мөнгөтэй болсон, хөдөлмөр намайг шагнасан энтер гэж худлаа ярьдаг. За яг иймэрхүү төрлийн худалч хүн гэд бодчих хэрэгтэй. За Найгерт бол өөрийнхөө талаар зүгээр яриад зогсохгүй. Найгертийн оффист уулзалт хийхээр ирсэн бизнесийн хүмүүс түүнтэй нүүр тулж уулзгаасаа өмнө түүний тухай бараг 1 цагийн сурталчилгааны баримт киног үзэх ёстой байсан. Тэр бичлэг бол бүхэлдээ Питерийн зураг, амжилт, амьдралын түүхийг харуулсан. 80-аад онд баян болон алдартай хүмүүсийн амьдралын стайл зэрэг алд нартнуудын амьдралыг харуулдаг телевизийн нэвтрүүлгүүд ч гэсэн түүний ярьдаг түүхийг олон нийтэд бүр улам үнэмшилтэй болгож өгсөн. За тиймээс түүний бага насны талаарх мэдээллийг бол шууд үнэн гэж хүлээж авахд хэцүү. За Питер Найгерт бол 41 оны 7 сарын 24-нд Финланд улсын Хелсинки хотод Пика Юханы Найгерт нэртэй төрсөн. За Финландд өнгөрүүлсэн бага насныхын талаар бол бараг мэдээл байдаггүй. Тэр 6 ах эгчдүүтэй бөгөөд гэр бүл нь ядуу амьдардаг байсан гэдэг. Дэлхийн 2 дугаар дайны дараа Финланд хүнд байдалд орсон болохоор Питерийг 10 настай байхад эцэг эх нь бусад олон Финланд гэр бүлийн адил Канада улс руу цагаачилсан. За тэд бол эхлээд Манитоба мужийн Делорейн гэх жижиг хотод суурьшсан. За харин яг энэ үеэс эхлээд Питерийн өөрийнхөө тухай бүтээсэн домог эхэлдэг. Түүний ярьснаар эцэг эх нь бол хүүхдүүдэд дагуулад нүүрс хадгалдаг байсан агуулгыг өөрчилж хийсэн ганцхан өрөөтэй байшинд амьдардаг байсан. За Питер бол бага насныхаа амьдралыг ингэж дүрсэлсэн. Тэдний гэрт цэвэр ус халаалт байгаагүй, өрөөний голд байрлах зуухаа түлж байшингаа дулаацуулахын зэрэгцээ хоолоо хийдэг байсан. Гадаа тавьсан зэвэрсэн торхонд цас хайлуулах ус гаргаж авдаг. Өвлийн хүйтэн заримдаа Цельсийн хасах 40 хэм хүрдэгч бие засахын тулд гадаа гарахаас өөр аргагүй. Бүгд нэг орон дээр унтдаг байсан болохоор орон дундаа хотоочсон байдаг байсан. Хувцас галтгооны ширээн дээргүр хатааж хоолны мөнгө олохын тулд шил цуглуулдаг байсан гэж ярьсан. За энэ яриа нь бол бизнесийн түншүүд Питертэй уулзахаасаа өмнө заавал үздэг байсан Найгертийн сурталчилгааны бичлэгт хүртэл орсон.
Өөрөөр хэлбэл түүнтэй уулзахыг хүссэн хүн бүр эхлээд түүний ядуурлаас баялагт хүрсэн гайхамшигт түүхийг бүтэн цаг шахам үзэх ёстой байсан. За Найгардын гэр бүл бол үнэхээр ядуу байсан нь бол эргэлзээгүй. Гэхдээ Питер өөрийн түүхийг илүү сэтгэл хөдлөм, борлуулалт сайтай болгохын тулд зарим хэсгийг нь хэтрүүлсэн юм шиг харагддаг. Яагаад тэгэхээр тэдний Канад дахь анхны байрны эзний охин нүүрсний агуулгах гих түүхийг нь үгүйсгсэн байдаг. За түүний хэлснээр бол тэр өөрөө өмнө нь нүүрс хадгалж байгаагүй, халаалттай, арын галтгой байсан бөгөөд ус авах шавхуурхтай байсан. 9 хүн амьдрахад бол үнэхээр давчуу жижигхэн байр байсан ч Питерийн дүрсэлсэн шиг огт нөхцөлгүй нүүрсний агуулга байгаагүй байсан байна. Делорайн дахь тэр байшинд хожим Питер Найгардад зориулсан дурсгалын самбар хүртэл байрлуулж жижиг хотыг зорин ирсэн хүмүүсийн үздэг газар болгож өөрчилсөн. Удалгүй гэр бүлийнхэн санхүүгийн байдал сайжирч эхэлсэн. Питерийн эцэг их жижиг талах нарийн бов худалдан авч гэр бүлэрээ Канадын Winnipeg руу нүүгсэн. За тэнд Питер болон түүний ах эгч дүүс Glenlawn Collegiate-д суралцсан. За түүний ахлах сургуулийн жилүүдийн талаар мөн л мэдээлэл бол бараг байдаггүй. Питер бол өөрийн түүхийг ярихдаа ахлах сургуулийн өмнөх ядуу амьдрал болон сургуулаа төгснөөс хойших бизнесийн амжилтаа түлхүү ярьдаг байж. 60-аад оны ихэр Питер анх удаа Канадаас явж Америкийн нэгдсэн улсын North Dakota мужийн их сургуульд бизнесийн чиглэлээр суралцаад 4 жил амьдарсныхаа дараа Winnipeg руу буцаад явсан. За 64 онд сургуулаа төгсөөд санхүүгийн хүндрэлтэй байсан хувцас үйлдвэрлэгч компанид ажиллаж орж харин 67 он гэхэд хангалттай мөнгө хуримлуулж тус компанийн хөрөнгө оруулагч томоохон хувьцаа эзэмшигчдийнх нь нэг болсон. Дараа нь энэ компани нэрийг Tang J болгон өөрчлөөд за энэ үйлдвэр бол хожим Nygard брендийн хувцсыг үйлдвэрлэх болсон. За эндээс нэг асуулт гарч ирнэ. Питер Найгард үнэхээр ийм том загварын бизнесмен байсан бол яагаад олон хүн түүний нэрийг огт сонсож байгаагүй юм бэ? Би л ерөөсөө энэ хүний талаар сонсож байгаагүй. Яагаад тэгэхээр энэ хүний амьдралын хэв маяг хит тансаг байсан ч гэсэн түүний үйлдвэрлэдэг хувцас бол эсэргээрээ байсан. Найгард бол өндөр зэрэглэлийн загварын ордон байгуулахыг зориагүй. Зарим хүн түүний хувцсыг хямдхан харагддаг, чанар муутай, үеэ өнгөрөөсөн гэж шүүмжилдэг байсан. За гэхдээ Питерт бол алдартай дизайнер болохоос илүүтэйгээр их хэмжээний хувцас үйлдвэрлэж аль болох олноор нь зарах нь чухал байсан. За өөрөөр хэлбэл тэр дээд зэрэглэлийн загвар худалдаагүй харин загварыг өргөн хэрэглээний бараа болгон асар их хэмжээгээр борлуулах системийг байгуулсан. За өнөөдрийн бидний нэрлэдэг fast fashion гэсэн үг H&M, Forever 21, Zara гэх мэт хямдхан мөртлөө олноороо ихээр борлогддог энэ зүйлийг яриад байгаа юм. За Найгард бол энэ бизнесийн арга барилаа тайлбарлахдаа өөрийгөө бараг л энэ fast fashion буюу түргэн загварыг анх бий болгосон хүн юм шигээр ярьдаг. Хачирхалтай тодорхой хэмжээнд бол энэ нь үнний ортож байж магадгүй. За энэ Питер бол өөрийн бизнесийн санааг ингэж тайлбарласан. Намайг загварын салбарт анх хүл тавих үед бол дайны дараах төрөлтийн өсөлт үргэлжилж исэн. Хүн бүрэл хүн амын тал хувь нь бол 25-аас доош насныхан гэж ярьдаг. За тэгэхээр нь би хүн амын тал хувь нь 25-аас доош юм бол үлдсэн тал хувь нь 25-аас дээш настай байх нэ гэж бодсон. За ингээд би бол бие галбирын нийтлэг асуудалтай 40 орчим насны жирийн эмэгтэй зориулсан хувцас хийж эхэлсэн. Тэд бол ихэвчлэн ташаа хэсгээрээ өргөн дээд биеэрээ арай жижиг байдаг. Бидний хүлээн зөвшөөрөх дургүйч бодит байдал дээр байдаг биеийн хэлбэр гэсэн үг гэж нэг ярилцлаганд тайлбарласан. За түүний хэлэх гэсэн санаа нь болохоор эмэгтэйчүүдийн бодит биеийн хэлбэр тохирсон хувцас үйлдвэрлэх хэрэгтэй гэсэн зүйл байсан. Яг энэ үед бол бүх бизнес маркетингүүд бол 25-аас доош насныхан руу чиглэж яг тэдэнд л зориулсан хувцас хунар бараа бүтээтгүүнийг үйлдвэрлэж байхад за энэ Питер Найгард гэдэг бол энэ цорхоог ашиглаад за энэ хүн бол компани хөл дээр нь босгож маш амжилттай авч явсан байгаа юм. Найгардын бол гол худалдан авагчид нь ойролцоогоос 40-60 насны дилерс болон миссис зэрэг их дэлгүүрээс хувцас худалдан авдаг дунд иргэм насны эмэгтэйчүүд. За мэдээж тэр бол дээд зэрэглэлийн загварын ертөнцийг онилоогүй харин худалдааны төвөөр үйлчлүүлдэг жирийн эмэгтэйчүүдэд зориулсан боломжийн үнэтэй хувцсыг их хэмжээгээр борлуулахыг зорьсон. За энэ бизнесээ эхлүүлсээс хойш 10 жилийн дараа Питер Tang J болон Nygard Fashions-ийн цорын ганц эзэн болж Канадын хувцас үйлдвэрлэлийн салбарын хамгийн нөлөө бүхий хүмүүсийн нэг болсон. За Tang J хувцаа өөрсдөө үйлдвэрдэг байсан болохоор компани нь бол улсынхаа томоохон ажил олгогчдын нэг болж зөвхөн Winnipeg хотод гэхэд 1000 гаруй хүнийг ажлын байраар хангаж байсан.
Энийг санах хэрэгтэй. Яагаад гэхээр Питер яагаад олон жилийн турш хариуцлагад татагтаагүй вэ гэдэг асуултын нэг хариулт нь бас эндээс гарч ирдэг. Түүнд мөнгө, эрх мэдэл, нөлөө гурав бол хангалттай байсан бөгөөд энэ хэргийн цаашдын үйл явдалд асар их нөлөөг үзүүлсэн. Тэгээ яг энэ үед бол Питерийг алдартай болгосон зүйл нь бол зөвхөн хувцсных нь брэнд эсвэл мөнгө байгаагүй. 80-аад оноос эхлээд тэр олон нийтэд харагдах дүр төрхөө зориудаар бий болгож эхэлсэн. Тэр өөрийгөө ядуу Финланд цагаачийн гэр бүлээс гаралтаач бизнесээ эхлүүлснээс хойш ердөө 10 жилийн дотор саятан болсон ир хэмээн хүртэлцэлдэг байсан. За үүгээрч зогсохгүй хүүхэмсэг, зугаа цэнгэл дуртай Playboy маягийн ирийн дүрийг бүрдүүлсэн. Питер бол өөрийнхөө гадаа төрхийг хүртэл өөрийнхөө шүү Viking Gatsby шиг царайлаг гэж тодорхойлсон байдаг. За үннийг хэлэхэд бол арай л хэтрүүлсэн тодорхойлолт. Тэр бол Виннипегийн шөнийн клубүүдийн байнгын зочин болсон бөгөөд үргэлж өөрийнх нь нэрлснээр бол нэг найз бүсгүйгээ сугдсан явдаг байсан. За яагаад эдгээр эмэгтэйг найз бүсгүй гэж хэлээд байгааг би дараа нь дэлгэрэнгүй ярина. Питерийн тухайн үеийн нийтлүүдэд бол түүний тансаг амьдралыг онцлон бичдэг байсан. Түүнд офисын үүрэг давхар гүйцэтгэдэг хит хитэн Excalibur лимузин, за мөн унтлагын өрөө, бүжгийн шонтой Enforce нэртэй хувийн онгоцыг эзэмшдэг байсан. За мөн дээрэс нь түүнийг сонин сэтгүүлүүдэд бол оффистоо амьдардаг гэж бичдэг байсан бөгөөд Winnipeg дэх төв оффист нь үнэхээр унтлагын өрөөтэй байсан. За тэнд товчлуур дарахад ор болон хувирдаг буудан байрладаг байсан. Өрөөний бусад товчлуурыг дарахад хаалга түгжигдэж гэрэл бүдгэрч романтик хөгжим ихшгэлдэг. Харин тааз нь бол бүхэлдээ толин бүрхүүлтэй байсан гэдэг. За миний хувьд бол кинон дээр гардаг хямдхан нэг мотелүүд байдаг шүү дээ. Яг ийм секс мотелүүд. За яг л нэг тиймэрхүү юм нүдэнд бууж юм. За гэхдээ Питер бол хүмүүсийн анхаарлыг зөвхөн энэ тансаг амьдралаараа татахыг хүсээгүй. Тэр бас өөрийгөө царайлаг, дур булаам эрг гэдэгт эргэн тойрныхноо итгүүлэхийг хичээдэг байсан. За Nigert брэнд бол нас тогтсон эмэгтэйчүүдэд зориулсан бие дэвтэйхэн хувцас үйлдвэрдэг байсан ч сурталчилгаан дээр нь эмэгтэй загвар өмсгчөөгөөс илүүтэйгээр Питерийн өөрийнх нь зураг харагддаг. Борлуулж байгаа бүтээгдэхүүнтэй нь бодоод үзэхээр бол нэг тийм хачиргалтай сурталчилгааны арга олон жилийн турш авахулсан сурталчилгааны зургуудыг нь харахад Питер бол янз бүрийн байдлаар хувцалсан байдаг. За заримдаа бол бүтэн костюмтай, заримдаа цамцныхаа товчийг задгаа тавьсан, за мэдээж бас цээж нүцгэн зураг авахулж ирсэн. Ургуулж тавьсан шаргал ус, хит борлсон арьсаач гэсэн үргэлж тод харуулахыг хичээдэг байсан. Финландаас гаралтай хүн гэхэд үнэхээр тийм нэг гайхмаар бор арьстай хүн. За эсвэл албарч бор болгосон юм болов. Зураг авахулахдаа бол гараа зөрүүлээд хоёр толгойд булчингаа дарж илүү том харагдуулах дуртай. Зураг авалтын өмнө сүнэж, дасгалын туузаар булчингаа чангалж, суцаа тодруулахыг оролдог байсан ч байж магадгүй би бол эргэлзэхгүй байна. За эсвэл зүгээр л зургийг засварлаж, булчингаа томруулж, за өөрийгөө аль болох илүү тийм хүчтэй, дур булаам харагдуулахыг шаарддаг байсан баг. Тухайн үед бол Winnipeg хотод Питер Nigert-ийн нөлөөнөөс зугтах бараг боломж байгаагүй. Тэр шөнийн клубүүдээр байнга харагддаг, нисэх онгоцны буудлын ойролцоох самбарууд дээр түүний зураг байрлаж хотод ирсэн хүмүүсийг уухтана. Баян алдартай хүмүүсийн тухай телевизийн нэвтрүүлгүүдээр бол байнга гардаг. За товчондоо бол Питер бол зүгээр л хаасаагүй байсан. Нисэх онгоцны буудлын гаднах түүний зургууд бол хүмүүсийн доог тохууд, цахим хошигнолын байн болсон. За тэрч байтугай Reddit дээр түүнийг шоосон хэрэглэгчдэд Питерийн өмгөөлөгчд зогсоохыг шаардсан альбом бичиг илгээдэг байсан. За 1979 онд бол сая долларыг яаж хийх вэ гэдэг нэвтрүүлэг Питерийн талаар дугаар бэлтгэж Winnipeg болон Лос Анжелес дахь бизнесээ хэрхэн удирдгийг нь харуулсан. За мөн хожим бол Бахамаст байгуулсан эдлэн газрыг нь танилцуулсан. За би энэ эдлэн газрын талаар дараа дэлгэрэнгүй ярина. Яагаад тэгэхээр энэ Питертэй холбоотой хамгийн аимшигтай хэрүүдийн ихэнх нь бол яг тэр газарт болсон байгаа. За гэхдээ яг энэ үед бол Winnipeg даяараа хүн бүр мэддэг мөртлөө ярьдаггүй нэг нууц байдаг гэсэн. За тэр нь бол Питер Nigert бол эмэгтэйчүүдэд бэлгийн хүчирхийлэл үйлдэх хүн гэсэн яриа. За харин эрх баригчид бол түүний эсрэг ямар ч арга хэмжээ авахыг хүсэхгүй байгаа юм шиг харагддаг байсан байгаа юм. Питер бол олон жилийн турш хууль хяналтын байгууллагатай хэд хэдэн удаа орооцолцсон байдаг. Түүний цагдаа чалгагдсан хамгийн анхны тохиолдол нь бол 1968 онд бүртгэгдсэн. За тэр үед бол Winnipeg-ийн мөрдөгч Питерийн өөрийнх нь үйлдвэрт ажилладаг залуу эмэгтэйд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгээр нь байрвчилсан.
За энэ үйл явдал бол олон нийтэд мэдэгдэлгүй бараг 50 гаруй жил өнгөрсөн. За харин 2021 онд Канадын 90 сурвалжлах сэтгүүл зүйн нэвтрүүлэг болох The Fifth State бол тухайн үед Питерийн баривчилсан мөрдөгчтэй ярилцсанаар анх ил болсон. За Fifth State нэвтрүүлгийн мэдээснээр бол хохирогч эмэгтэй шүүхэд мэдүүлэг өгөхөөс татгалзсан болохоор Питер тулгацсан тэр хэргийг хэрэгсэхгүй болгосон байгаа. За яг ийм зүйл дахиад 80 онд давтагдсан. Питер Уиннипегт өөр нэг эмэгтэйд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгээр яллагдсан ч хохирогч нь дахиад мэдүүлэг өгөхөөс татгалзсны дараа уг хэргийг мөн дахин хаасан байгаа. Эндээс бол яг нэг тийм нэг ижил хэв маяг давтагдаж ихээснийг харж болж байгаа юм. Эмэгтэй бол Питерийг буруутгах нь цагдаа хэрийг үүсгэн харин удалгүй хохирогч мэдүүлэг өгөхөөс татгалзаад Питер ямар ч хариуцлага хүлээхгүй үлддэг. 1983-аас 84 оны үед Найгардын компанид ажилладаг байсан 18 настай эмэгтэй Питерийн байнгын бэлгийн дарамтанд өртөж байсан. Эцэст нь тэр өөрийнхөө таньдаг нэг цагдаагийн ажилтнанд хандаад Питер өмнө нь ийм төрлийн хэрэгт холбогдож байсан эсхийг шалгахыг хүссэн байгаа юм. За тэр эмэгтэй бол олон жилийн турш энэ талаар олон нийтэд огт ярьж байгаагүй бөгөөд хожим нь 2021 онд хийгдсэн The Fifth State-д нэрээ нууцлан ярилцлага өгсөн. Тэрийн нэвтрүүлгээр ярихдаа 83 онд Найгардын компанид ажилд орохдоо бол дөнгөж 18 настай байсан. Түүний хэлснээр Питер бол ажлын байран дээр нь бараг өдөр бүр бэлгийн дарамтыг үзүүлдэг байсан. Тэр өөрийг нь орой болгон оройтж ажилуулдаг. Бүр яг дандаа нэг автобус явдгоо болох үе хүртэл албаар ажилуулдаг байсан гэж ярьсан. Нэг орой Питер түүнийг гэрт нь хүргэж өгөх саналыг тавьсан. Тэр хэлэхдээ би тэр үед бол эцэг ихтэйгээ хамт амьдардаг тийм л жоохон байсан гэсэн үг. Тэр надад чи миний найз бүсгүй болж болно шүү. Чи их тачаангүй юм а гэж хэлсэн. За тэр үед нь би бол машинаасаа хамаг хурдаараа буугаад гэрлүүгээ гүйсэн гэж энэ нэвтрүүлгээр ярьсан. За гэхдээ үүний дараа ч гэсэн Питерийн тэр дарамт зогсоогүй. Тиймээс эмэгтэй таньдаг Уиннипегийн мөрдөгчтэй дахин уулзсан. Мөрдөгч түүнд бол Питерээс хулдахын тулд чадах бүхнээ хийх ёстой гэж анхааруулсан байгаа. Тэр мөрдөгч энэ эмэгтэйд хэлэхдээ өөрт нь үзэх хэрэгтэй цагдаагийн материалыг шатгаснаа хэлээд энэ Питерт бол бүр 10.5 инч буюу 27 см зузаан хэргийн хавтас хэрэг байгаа гэж өөрт нь хэлсэн байгаа. За тэгээд энэ мөрдөгч нь бол түүнд ажилласаа нэн даруй гарахыг нь зөвлөсөн болохоор эмэгтэй ажилласаа чөлөөлөгдөх хүсэлтэд өгсөн. Гэхдээ түүний ажлын сүүлийн өдөр болохоос өмнө Найгард бол өөртөө хамт загварын шоунд явахыг шаардсан. Замдаа эхлээд өөрийнхөө байраар түр орох хэрэгтэй гэж хэлээд харин байранд нь очисны дараа Найгард түүнийг хүчирхийлсэн гэж энэ эмэгтэй мэдүүлсэн. За харамсалтай нь энэ бол энэ Питерийн олон жилийн турш давтан ашигласан арга. Тэр хүмүүсийн ажил, орлого, амжиргааг өөрийнхөө гарт барьж түүгээрээ дарамталдаг байсан. За хэрвээ өөрийнх нь хүсснийг хийхгүй бол ажлаас нь халах, карьерийг нь сүрүүлэх, санхүүгийн хувьд хүнд байдалд оруулах боломж бүх нөхцөл байдал нь түүнд байсан. Гэхдээ түүний хэрэгэлдэг дарамт бол үүгээр зогсохгүй. Цаг хугацаа өнгөрөх тусам занал хийл нь бол улам ноцтой болж исэн. Питерийн хамгийн хүчтэй зэвсэг нь бол мэдээж мөнгө. Тэр бол асар баян өндөр албан тушаалтнуудтай холбоо сүлбэтэй хүн байсан. Хохирогчид болон тэдний гэр бүлд их хэмжээний мөнгийг санал болгож дуугүй байхыг ятгадаг. За мөн мөнгөө улс төрчид болон эрх мэдэлтэй хүмүүст нөлөөлөхөд ашигладаг байсан гэх олон хардлага гарч байсан. За энэ байдал бол түүнийг Бахамас руу нүүсний дараа бүрч том үргийг гүйцэтгэн. Мөнгөөр асуудлыг шийдэж чадахгүй үед Питер гэмт хэргийн хүрээний хүмүүсийг хөлслөөд хохирогчдыг айлган сүрдүүлдэг байсан. За өөрөөр хэлбэл түүний дарамт бол зөвхөн ажлаас халах эсвэл мөнгөөр ам таглахаар хязгаарлагдаагүй. Мөнгөний төлөө бусыг гэмтээхээс боцохгүй хүмүүсийг ашигладаг байсан гэсэн үг. За тэгээд дээрэс нь цагдаа нар бол энэ тухай бүх зүйлийг мэддэг байсан. Яагаад юу ч хийж чаддаггүй байсан бэ гэхээр энэ Питер бол Уиннипегт бараг халтшгүй нэгэн байсан. За үүнд нь бол хит хитний шалтгаан байгаа. Нэгдүгээр тэр бол хотын хамгийн алдартай хүмүүс, нөлөө бүхий бизнесмэнүүдийн нэг. Уиннипег хотыг аялал жуулчлалын чиглэлээр сурталчлагатаа хүртэл Питерийн зургийг ашиглаж ингээд Найгард бол хотынхаа бахархал юм шигээр харуулдаг байсан. За хоёрдугаарт Питер бол өөрөө энэ Найгард брендийн нүүр царай байсан бөгөөд тус компани бол энэ хотын хамгийн том ажил олгогчтой нэг. За энэ Fifth State нэвтрүүлгийн мэдээлснээр бол хотын удирдлагууд Питерийг шоронд хийвэл
зөвхөн компани нь биш, за Winnipeg-ийн эдийн засаг бүхэлдээ хохирч магадгүй гэж имээдэг байсан байгаа юм. За гэхдээ энэ бүхний цаана бол энэ Питер эрх мэдэлтэй хүмүүстэй маш сайн холбоотой байсан нь хамгийн чухал. Тэр бол орон нутгийн өндөр албан тушаалтнуудтай ойр дотн харилцаж, сонгуулийн компанид ажилтнанд мөнгө өгч ашиг сонирхлыг нь дэмждэг байсан. За өөрөөр хэлбэл би чамд туслан, чи надад буцаагаад туслан гэсэн энэ харилцааг бий болгосноор олон хүнийг өөртөө болгосон гэсэн үг. Иннээс бас нэг ноцтой зүйл гарч ирсэн нь болохоор эрх мэдэлтэй зарим хүмүүс Питерийн үйлдэж байсан энэ хэрэгүүдэд ямар нэг байдлаар оролцсон учраас өөрсдөө илчлэгдэхээсээ айгаад түүнийг хамгаалсан гэж үздэг. За ингээд энэ Питер Найгартын түүхийг цааш үргэлжлүүлэх тусам тэр түүхэнд мэдэгдсэн хамгийн олон хохирогчтой бэлгийн гэмт хэрэгтнүүдийн нэг байж болзошгүй нь харагддаг. Түүний хохирогчдын тоо бол хэдэн зугаар зогсохгүй, за хэдэн мянгадч хүрэхээр. Тиймээс хохирогч бүрийн энэ түүхийг бол нэг бүрчлэн дэлгэрэнгүй ярих боломжгүй. Гэхдээ энэ нь бол тэдний туулсан зүйл ач холбогдол багтаа гэсэн үг бол огт биш. Олон хохирогч өөрсдийгөө болон гэр бүлээ хамгаалахын тулд нэр түүхээ нууц хിവэрэ үлдэхийг хүссэн байгаа. Тиймээс бид бол олон нийтэд дэлгэрэнгүй ярилцлага өгсөн эсвэл Питерийн эсрэг эрүүгийн болон иргэний хэрэгт оролцсон эмэгтэйчүүдийн түүхэд өнөөдөр голчлон төвлөрнө. Питерийн үйлдэл гэх хамгийн эрт бүртгэгдсэн бэлгийн хүчирхийллийн нэг нь бол 72 онд Winnipeg дэх Niagara компанийн ажилтан Susan гэх эмэгтэй тохиолдсон. За Susan гэдэг нь бол түүний жинхэнэ нэр биш, хэн болохыг нь хамгаалахын тулд ашигласан нэр. За гэхдээ Susan-ийн түүх рүү орохын өмнө бол энэ компани хэрхэн удирддаг байсныг жоохон нэмж ойлгох хэрэгтэй. Түүнтэй уулзахаар ирсэн хүмүүс бол Питерийн тухай баримтат кино үзэх ёстой байснаас гадна бүх ажилтан Найгартын толь хэмээн нэрлсэн тусгай дүрмийг дагаж мөрдөх шаардлагатай байсан. За Найгартын dictionary буюу толийнхон дүрмээр бол гуй, баярлаа гэх мэт ийдэг үгсийг хүртэл хэрэглэхийг хориглодог. За бүх хүн хүйтэн, богино, шууд харилцах ёстой. Ажилтан бол өчүүхэн алдаа гаргахад ч Питер бол уурлаж, хашгирж загнадаг. Тэр компани бараг л нэг тийм цэргийн анги шиг удирддаг байсан гэсэн. Хуучин ажилтнууд болон Winnipeg-ийн оршин суугчдын хэлснээр бол анх танилцах үедээ харуулдаг Питер бол түүний жинхэнэ төрхөнд байгаагүй. Тэр үргэлж шин хүн ажилд авахдаа өөрөө ярилцлага авдаг. За ерөнхийдөө бол өөрийнхөө унтах хүнийг өөрөө сонгож гинал гэсэн үг. За Susan ч гэсэн яг ийм байдлаар Niagara компанид ажилд орсон. Susan бол тэр үед дөнгөж 19 эсвэл 20 настай байсан. Өөрийгөө зөвхөн бичих хэргийн ажилтнаар орсон гэж бодож байсан ч Питер түүнд за магадгүй чи хизээ нэгэн цаг загвар өмсөж болох талаар бодож үзэх ёстой шүү гэж хэлсэн. За гэхдээ үүний дараа бол загвар өмсөгч болох ямар ч тийм албан ёсны саналыг бол тавиагүй. Питерийн ажлын өрөө барилгын урд хэсэгт байрладаг бөгөөд том цонхороо ажиллаж байгаа эмэгтэйчүүдийг бүхэлд нь харж болдог байсныг Susan анзаарсан байна. За өөрөөр хэлбэл тэр ажлын өрөөнөөс эмэгтэй ажилтнуудаа байнга ажиглах боломжтой байсан. За нэг өдөр Susan эцэг эхийнхээ гэрт байхад нь Питер өөрөө утассан. Тэр Susan-ы дугаарыг компанийн утасны жагсаалтаас олж аваад хамт хоккейн тоглолт үзэх хэсгийг асуусан. За Susan бол эхэндээ маш их гайхсан ч гэсэн нөгөө талаар бол өөрт нь анхаарал хандуулсанд бол баг зэрэг баярлсан. Загвар өмсөгч болох тухай ганц асуултыг ийс тооцвол тэр хоёр өмнө нь бараг ярилцаж байгаагүй. Харилцан цөөн хідэн удаан хүртэл компанийн дүрмийн дагуу маш богино зөвхөн ажил хэргийн яриа байсан. За ингээд эцэст нь Susan бол түүний саналыг зөвшөөрөөд Питер түүнийг эцэг эхийнхээ гэрээс цагаан спорт машинаар ирж авсан. Susan-ы хэлснээр бол Питер маш итгээд нэг тийм чамин үслэг хүрм өмссөн байсан гэж ярьсан. За хоккейн тоглолтын үеэр бол Питер бол бараг түүнтэй юм яриаггүй. Тэр үргэлж олонний анхаарлын төвд байхыг хүсэж Susan-д анхаарахаасаа илүү эргэн тойрных нь өөрийг нь харж байгаа эсэхэд илүү анхаарал тавьж байсан байгаа юм. За тэд тоглолтыг дуусгаас өмнө гарч яваад уудалгүй Питер машинаа Susan-ы мэдгүй нэгэн зогсоолд оруулаад өөрийнх нь байр руу хамт орохыг хүссэн. Байранд орсныхаа дараа Susan эргэж хартал Питер яг дэргэд нь нүрээ тулгаад зогсож байсан. За дараа нь тэр Susan-д маш хэрцгийгээр бэлгийн хүчирхийлэл үйлдсэн. Болсон явдлын нарийн ширээнийг бол би дурдахгүй. Гэхдээ Питер бол түүнийг хөтөлгөөнгүй барьсан арга нь урьдчилан бэлтгэсэн юм шиг хүнийг хэрхэн хүчээр дийлэхээ сайн мэддэг. Өмнө нь олон удаа ингэж байсан юм шиг санагдсан гэж Susan ярьсан.
За ингээ яг хэсэг зуур Питер түүнээс холдоод өрөөний нөгөө хэсэгт очиж өөрөө өөртөө гар хангалах хийж байх үед нь Сьюзен боломжийг ашиглаад байрнаас зугтсан. За Сьюзен бол энэ хэрийг бол цагдаад хизээч мэддэггүй. Түүний хэлснээр тэр үед бол нийгэм өөр байсан бөгөөд тэр Питрийг Winnipeg даяар бол ямар их нөлөөтэйг сайн мэддэг байсан. За үүнээс гадна Сьюзений аав бол хотын цагдаагийн ёс суртахуун бэлгийн гэмт хэрэг хариуцсан хилцээний дарга байсан. За Сьюзен болон түүний 5 дүү хичээдэг байсан байгаа юм. Тиймээс аавыгаа цагдаагийн албанд ажиллаж байх үед нь ийм хэрэг татан оролцуулж амьдралыг нь эрсдэлд оруулахыг хүсээгүй. За гэхдээ ингээд 70-аад онд Питерийн үйлцэн гих бэлгийн хүчээр хийлэл нийтэд ил болсон түүх бол Сьюзенаар дуусахгүй. За 1979 онд Кейси Аллен бол дөнгөж 17 настай найзуудтайгаа пүрэв баасан болон бэм гаргуудад шөнийн клубүүдээр явдаг байсан. За охид бол Balmoral Hall охидын сургуулийг дөнгөж төгссөн бөгөөд Winnipeg-ийн шөнийн амьдралыг сонирхон зугаацдаг байсан. За яг нэг юм өсвөр наснаар явж байсан. Кейси бол өөрийгөө бол нэг тийм аимшиггүй өсвөр насны хүүхэд гэж дурсан байдаг. Яг тэгэхээр энэ нь болохоор эцэг эхийнх нь эрхчлөөтэй хиппи маягийн амьдралтай холбоотой. Түүнийг бол 10 настай байхад гэр бүл нь Канадын хотын захын амьдралаа орхиод Нью Зеланд руу нүүсэн. За тэнд тэд Volkswagen-ы ванаар аялж бараг 4 жилийн турш майхантай амьдарсан юм байна. За тиймээс бол Кейси өөрийгөө энэ найзуудаасаа илүү их зүйл үзэж амьдралын туршлага суусан хүүхэд гэж боддог байсан байгаа. Охидын очих дуртай газруудын нэг нь бол Bogarts-ийн шөнийн клуб. Харин тэднийг очих болгонд бол Peter Niger тэнд байдаг байсан. Кейси бол түүний хэлэхдээ тэр бол хүмүүсийг тойрон эргэлдэг байсан. За яг л акул шиг огтод арх авч өгж хүн бүрийг ажиглаж хэнийг сонгохоор маш далдуур шинждэг байсан юм шиг надад харагддаг байсан гэж ярьсан. Эндээс харахад бол Питер юу хийж байгааг бол зарим хүн холоос хараад л ойлгодог байсан юм шиг харагдаж байгаа юм. Нэг орой Кейси найзуудтайгаа клубын гадаа ярилцаж байхад Питер тэдний яриаг сонссон байгаа юм. Тэгээд Кейсиг эцэг эхийнх нь гэрт хүргэж өгөх саналыг тавьсан. За энэ бүхнийг маш олон хүн харсан учраас Кейси бол өөрт нь муу зүйл тохиолдохгүй гэж бодоод зөвшөөрсөн. Хэрвээ ямар нэг хэрэг гарвал Питертэй хамт явсныг нь мэдэх олон гэрч байгаа гэж найдсан. За гэхдээ машина борж эхлээд Питер Кейсигийн заасан эргэлтүүдийг байнга өнгөрөөж чиглэлийг нь бол огт сонсоогүй. Эцэст нь тэд Найгардын үндсэн агуулгын зогсоолд ирсэн. За энэ бол унтлагын ор нөгөө хаалга түгждэг товчлуур бүтэг гэрэл хөгжимтэй барилга нь. Питер бол түр ороод нэг зүйл аваад ирийгээд Кейсиг дотгошоо дагуулж орсон. Офисын унтлагын өрөөнд орсныхаа дараа Кейси тэр харсан зүйлээ бол ингэж дурсан байгаа юм. Ямар нэг аргаар ор болж хувирдаг нэг тийм буудан байсан. За бас дугуй хэлбэртэй ор санагдчихээн. Жинхэнэ амтны арьс шиг үслэг хидлэл байсан нь бол намайг үнэхээр нэг тийм дотор мухаа оргуулсан гэж хэлсэн. За үүний дараа Найгард Кейсиг хүчээр хөдөлгөөнгөө барьж бэлгийн хүчээр хийлэл үйлдсэн. За түүнийг барьж дийлсэн арга нь болохоор яг Сьюзенд хэрэгэлсэнтэй бараг адилхан олон удаа давтаж сурсан юм шиг байсан. Хүчирхийллийн дараа Кейси гэртээ харахын тулд Питерээр хөрвүүлэхээс өөр аргагүй болсон. Замын турш Питер түүнийг цагтаад мэддэх хэсэх өөрт нь аюул учруулж магадгүй хүн мөн эсхийг мэдэх гэж яриа өгдөөж хариу үйлдэлийг нь ашиглаж байсан юм шиг санагдсан гэж ярьсан. Кейси бол гэртээ ирснийхээ дараа болсон үйл явдлыг эцэгтэй хэлээгүй. Яагаад тэгэхээр аав нь мэдвэл ноцтой зүйл хийж магадгүй гэж айсан учраас тэр зөвхөн хамгийн дотны найзуудаа Питертэй хамт байх үед нь маш муу зүйл тохиолдсон гэж хэлсэн. За ингээл яг л бусад хохирогчдын адил Питер бол Winnipeg даяараа асар их эрх мэдэл нөлөөтэй байсан учраас Кейси өөрийгөө төдийгүй гэр бүл найзуудаа хүртэл занал хийлэлд өртөж магадгүй гэж айсан байгаа. За энэ Питерийг бол ямар аимшигтай хэрэг хийдэг байсныг нь хүн болгон мэддэг байсан ч гэсэн бүхэл бүтэн 20 дугаар зууны турш Питерийн эсрэг гарсан гомдлуудаас ганцхан хэрэгэл эргэн шүүгд хүрсэн. 80-аад онд Питер 18 настай эмэгтэйд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгээр баривчлагдан яллагдсан. Питер бол эцэст нь шүүхэд дуудагдсныг сонсоод Кейси бол маш их баярлсан. Тэр өөрөө шүүхэд мэдүүлэг өгч хохирогчийн хэргийг батлахад тусалнаа гэж найдаж ирсэн. Питер ч гэсэн Кейсиг өөрийнх нь эсрэг мэдүүлэг өгч магадгүй мэдсэн юм шиг эцэг эхийнх нь гэрлүү уцтаж эхлээд бэлэн мөнгө санал болгосон. За дараа нь сургалтын төлбөрийг нь дааж их сургууль сурахад нь туслана гэж амласан. За бүр шинэ машин хүртэл авч өгье гэж хэлсэн. За энэ бол шууд утгаараа Кейсигийн амыг мөнгөөр таглах оролдлого байсан. Гэхдээ Кейси бол бүх саналыг нь
татгалзсан. За энэ прокурорууд бол тухайн хэргийн 18 настай хохирогчийг шүүхэд авчирч чадсан ч тэр мэдүүлэг өгөхдөө асуултуудад хариулахаас татгалзсан. За ингээд шүүгч бол шүүх ажиллагааг зогсоохоос өөр аргагүй болсон. Эцэст нь прокурорын байгууллага бол хэргийг түлхэлзүүлээд Питер бол дахин ямар ч шийтгэл өгүүлсэн. За тэгэхээр энэ бол юу гэсэн үг вэ? Тэр 18 настай хохирогч ч гэсэн энэ Питерийн сүрдүүлгэнд автсан байх магадлал бол маш өндөр болчихж байгаа байхгүй юу? За ингээд энэ хэрэг болоод удаачгүй байхад бол сонин сэтгүүлээр бол түүнтэй холбоотой янз бүрийн мэдээлэлүүд гарч ирсэн. Гэхдээ хэвлэл мэдээлэл бол Питерийг олон эмэгтэйд бэлгийн хүч хэрхийлэл үйлдсэн байж болзошгүй хүн гэж харуулахын оронд дур булаам, хүүхэмсэг, плейбой мэтэр үргэлжлүүлэн сурталчилж байсан. За харин 1990-ад онд Nygaard компанид ажилладаг 3 эмэгтэй ажлаасаа гараад Манитоба мужийн хүний эрхийн комист гомдол гаргасан. Тэд Питерийг ажилтнуудаа зүйл бусаар харьцдаг, дарамталтай, бэлгийн дарамт үзүүлдэг гэж буруутгасан. За энэ түүхийг бол 90-ад онд анх олон нийтэд хүргэсэн сэтгүүлч Катрин Мичлийн хэлснээр бол 3 эмэгтэй Питер бол өдөр бүр ажилтнууд руугаа зогсоо зайгүй орилж хашгирдаг байсан гэж мэдүүлсэн. За үүнээс гадна тэр эмэгтэй ажилтнуудаа бол байнгын бэлгийн утгатай үг хэлж зөвшөөрлгүй биед нь хүрч ажлын өрөөндөө тэдний дэргэд өөртөө гар хангалаа хийдэг байсан гэж гомдолтой дурдсан байна. Тэгэхдээ яг энэ шүүхийн хэмжлэл нүүрлээд байсан ч гэсэн Питер бол энэ хаалттай хаалганы цаана ялангуяа за ажлын өрөөндөө гаргадаг зан авира бол огт өөрчлөөгүй. 93 онд 20 настай April Tillich гэдэг жүжигчин загвар өмсөгч. За тэр бол Miss Asia Pacific гоо бүсгийн тэмцээнд Канада улсыг төлөөлөн оролцох гэж байсан ч тайзан дээр бол хэний уралсан хувцсыг өмсөх нь тодорхойгүй байсан. За April нь бол Питерийн зээ охин Анжелатай дотн найзууд байсан. Анжела бол алдартай чинэлэг авгахтайгаа олон найзыгаа танилцуулсны нэг нь бол News Nation-ийн хөтлөгч Ashley Banfield байсан гэдэг. За Ashley хүртэл түүнийг Анк Питер гэж дууддаг байсан байгаа юм. Гэхдээ тэр бол Питер бол өөрт нь ерөөсөө хизээч тийм зохисгүй зүйл хийж байгаагүй гэж хожим нь ярьсан. За April ч гэсэн өмнө нь бол Питертэй танилцаж түүний эдлэн дээр хүртэл байрлаж байсан юм байна. За тэгвэл тэр үедээ бол ямар нэг муу зүйл болоогүй учраас удахгүй болох тэмцээнд нь зориулж Питертэй хамтран ажиллахдаа тийм санаа зовох шалтгаангүй гэж бодсон. 93 оны 11 сарын 1-ний бүр гарагийн орой April Winnipeg дэрсэн. За энэ бол 10 гаруй жилийн өмнө Casey Allen-ыг авчирч байсан нөгөө үйлдвэр. Анжела бол түүнийг нисэх буудлаас тосоод шууд үйлдвэрлөө хүргэсэн бөгөөд April бол асар том тансаг орчныг хараад үнэхээр биширсэн гэж өөрөө ярьсан. Дараа нь тэд оройн хоолнд орсон. За Анжела түүнд бол үйлдвэрийн удирдлагуудад зориулсан тусгай өрөөнүүдийн нэгэнд байрлана гэж хэлсэн. За өмнө нь тэр эдлэн газар очиход нь ч гэсэн яг нэг иймэрхүү зохион байгуулалттай байсан болохоор April бол ямар нэгэн зүйл юу ч сэжиглээгүй. За ингээ Анжела бол түүнийг буцаагаад үйлдвэр төргөж өгөх үед бол жоохон үйл явдал нэг өөр тийш эргэж эхэлсэн. За удалгүй жолоочтойгоо ирсэн Питер түүнийг хараад чи бүр миний санаж байснаас ч илүү сайхан болсон байж таа гэж хэлсэн байгаа юм. За Анжела ингээд яваад өгдөх ингээд April бол үйлдвэрт Питертэй хуйлахнаа үлдсэн. Питер түүнийг ортой ажлын өрөөндөө оруулаад ингээд өрөөнийхөө бүх зүйлийг л үзүүлсэн байгаа юм. April бол ингээд ойр орчныг сонирхож харж ирсэн хаана унтах ёстойгоо асуухад нь Питер тэр орыг заагаад энд гэж хэлдэг. April бол түүнд шууд би чамтай бэлгийн харьцаанд орохгүй гэдгээ хэлэхэд Питер хүү тэгвэл чи энд юу болно гэж бодож ирсэн бэ гэж асуусан байгаа юм. Тэгэнгүүт April би өнөөшин чамтай унтахгүй, маргааш ч унтахгүй, ер нь бол хизээч ийм зүйл болохгүй гэж April бол эрс татгалзсан. За энэ охин бол 13 настайгаас загвар өмсөж эхэлсэн ч гэсэн өмнө нь бол хизээч ийм нөхцөл байдалд орж байгаагүй юм байна. Тэр өрөөний унтлагын өрөөнд орж тэнд байсан суурин утсаар нислэгийн компани руу залгаад тэр шөндөө Winnipeg-ээс явахыг хүссэн боловч за харамсалтай нь Vancouver хүрэх дараагийн нислэг бол мегмар гариг хүртэл байхгүй гэж мэдгдсэн. За April уцаар ярьж дуусчаад буцаж тэр өрөөндөө оршихоос өөр сонголтгүй болоод ороход Питер түүнийг биеэрээ шахаад за эцэст нь нүцгэлсэн гэж мэдүүлсэн байдаг. April бол дахин үгүй гэж хэлэхэд Питер би чамааг ял эндээс гаргахгүй чи энэ талаар хүн хилчиж магадгүй гэж сүрдүүлсэн байгаа. Питер түүнийг явуулахгүй гэдгийг хэлсний дараа April бол бүр ингээд эсэргүүцгээ болцсон. Энэ нь бол зөвшөөрсөн гэсэн үг биш. За харин тэр бол айсандаа хөшөж ямар ч үйлдэл хийх чадваргүй болсон байсан байгаа юм.
юм. Априлийн ярьснаар бол Питер түүнийг Winnipeg дэх цоочтой өрөөнд 2 магадгүй 3 өдрийн турш гаргалгүй байлгасан. Тэр ихний шөнө болсон зүйлийг санаж байсан ч гэсэн дараагийн өдрүүдийн зарим хэсэг бол ой санамжнаас нь бүр мөсөн арчигдсан. За тиймээс тэр бол Питер өөрт нь мансууруулах бодис өгсөн байж болзошгүй гэж өдийг хүртэл харддаг. За ажилтнууд нь бол өрөөнд нь тогтмол орж хоол унд авчирдаг байсан байгаа юм. Тэр үед Април орон дээр хэвтэж Питер өрөөнд дотор нүцгэн явдаг байсан. За телевизээр бол садар самун бичлэг за мөн Питерийн өөрийнх нь бусад эмэгтэйтэй бэлгийн харилцаанд орж байгаа дүрс гарч байсан тухайч гэсэн ярьсан байгаа. За ингээд нэг шөнө Питерийг унтаж байх үед Април бол угаалгын өрөөнд ороод Winnipeg-д амьдардаг найз Крис Никол руу залгасан. За тэгтээ энэ Крис нь болохоор бас энэ Питерийн зээ хүн байсан. Април түүнээс цагдаа дуудахыг гуйхад Крис цагдаа дуудаж болохгүй за би өөрөө очиод авъя гэж хэлсэн. Април өрөөний хаалга цоочтой байгааг хэлэхэд Крис бол за би чамайг яаж иж агаад наанаас ч гаргана гэж амласан байгаа юм. За Април бол эд зүйлсээ яарч цуглуулсан ч гэсэн гутлаа мартчихдаг. За хаалганд очиход бол хин нэгэн түлхүүрийг нь цоожинд нь үлдээсэн байсан. Хин тавьсныг нь бол тэр хийцээч мдэггүйч хоол авчирдаг ажилтнуудын нэг нөхцөл байдлыг ойлгоод туслахыг оролцсон болов уу гэж таамагладаг. За гэхдээ мэдгүй тэр үйлдвэр дундуур гарах үед бол хамгаалагчийн гарч хийдингийн гэрэл тусдаг. Хамгаалагч Питер түүнийг явж байгааг мэдэж байгаа эсхийг асуугаад гаргахынхаа өмнө би Питер лөө залгаж чамайг явах гэж байна гэдгийг чи хэлэх ёстой гэж хэлсэн. За үүнээс харахад бол ингээд хамгаалтын ажилтнууд нь хүртэл ингээд гадны хүнийг оруулахгүй байхаас гадна дотор байгаа хүнийг хүртэл зөвшөөрөлгүй гарахгүй байх үүрэгтэй байсан юм шиг санагдсан. За Април бол ингээд сандарснаа мэдэгдлэхүүгээр айгүй намуухнаар Питер унтж байгаа чи ажилдаа хിവэрэ үлдмээр байгаа мó. За тэгвэл түүнийг битгий сэрээ гэж хэлээд аз болоход бол хамгаалагч бол түүнд нь итгээд ингээд Априлыг явуулцдаг. За ингээд Април гуталгүй хасах 29 Цельсийн хүүтэнд гадаа зогсож Крисийг хүлээж ирсэн. За Крис бол түүнийг ирж авсныхаа дараа Априлд хандаад бид нэр цагдаад хандаж болохгүй. Эн чинь Питер бол бурхнаас ч баян. Цагдаа нар ч гэсэн түүний мэдлэлт байгаа. Бус нь ч гэсэн бүгд л ялгаагүй Питерийн карманд байгаа гэсэн үг. Тэр бүх хүмүүсийг өмчлөдөг гэж хэлсэн гэж Април сүүлд нь дурссан байдаг. За энэ хооронд бол Ванкувер дахь Априлийн эцэг их бол охиноосоо хэдэн өдөр сураг сонсоогүй тул алга болсон тухай цагдаа нарт мэдгдсэн байсан. За Април бол яг гэрлүүгээ залгах яг тэр үед нь цагдаагийн албан хаагч эцэг эхийнх нь гэрт ирсэн байсан байгаа юм. Улмаар Winnipeg-ийн цагдаа болон нийгмийн ажилтнуудыг Крисийн байр руу явуулсан. За гэсэн ч Април болоо Питерийн сүрдүүлгээс айсан хിവэрэ байсан учраас албан ёсны гомдол гаргаж чадаагүй. За тэр бол үүнээс хойш Питертэй дахин ярилцаагүй ч гэсэн харин эсэргээрээ Питер бол түүнтэй болон гэр бүлийнхэнтэй холбоо тогтоохыг оролцоор байсан. Априлийн хэлснээр энэ Питер эцэг эхийнх нь гэрлүү хайрцаг дүүрэн хувцас явуулсан. За өөрийг нь дуугүй байлгах гэж оролцсон гэж ярьсан. Април гэртээ ирснийхээ дараа за энэ Питертэй танилцуулсан Питерийн зээ охин болох за ингээд өөрийнх нь найз гэгддэг энэ Анжелагаас тайлбар шаарддаг. Чи яаж надад ийм зүйл хийж чадва? Чи намайг зориуд орхинд оруулсан гэж Април хэлэхэд Анжела хэлэхдээ би чиний бичлэгийг үзсэн штэ. Чи нэг их тийм хүчтэй эсрүүцэн харагдаагүй гэж хариулсан байгаа юм. За ингээд Април бол бүр хизээ хойно нь 2021 онд энэ үйл явдалтай холбоотойгоор Анжелаг шүүхэд өгсөн. За харин Питерийн өмгөөлөгч Жэй бол тухайн үед Анжела Winnipeg байгаагүйг нотлох баримт өөрт нь бий гэж мэдгдсэн. За энэ Априлийг очиж авсан Крис ч гэсэн мөн адил Априлийг авч явхад тэр бол бүрэн хувцастай байсан бөгөөд Питер өөрийг нь хорсон талаар юу ч хэлээгүй гэж тангарагтуулаг өгсөн байгаа. За ингээд энэ явдлыг харах юм бол энэ Питерийн эсрэг бол хинч босож чаддаггүй болсон явдлыг нүүн дарагдуулахын тулд бүр ингээд системчилсэн худлаа мэдүүлэг өгч бүр шүүхэд хүртэл худлаа ярьсан байгаа. За ингээд зөвхөн Winnipeg хотод гэхэд бол дор хаяж 8 эмэгтэй Питертэй холбоотой туулсан зүйлсээ олон нийтэд ил болгосон. За гэхдээ энд бол зөвхөн нэр нүрээ нүүн дарагдуулаагүй эмэгтэйчүүд ярьж байгаа. За нэрээ нууцлсан болон түүхээ хизээч ярьж байгаагүй хичнээн олон хүн байгааг бол мэдэх боломжгүй. За тэдний нэг нь бол Nadine Mostas гэх эмэгтэй. За тэр бол 93 онд орон гэргүй гудамжинд амьдарч байхад нь Питер машиндаа суулгаж авч явж
бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэж мэдүүлсэн. За зарим хохирогч нь бол түүний компани ажилтнууд байсан. Serena Higgs бол Niger-ийн дэлгүүрт ажилладаг байсан бөгөөд 92 онд Питерийн бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэж мэдүүлсэн. За харин Jana Larson гэх эмэгтэй бол 81 онд Хонконг руу хамт явсан ажлын аяллаа үеэр Питер өөрт нь бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэж мэдүүлсэн. Үүнээс хэдэн сарын дараа Питер бол нөгөө алдартнуудын сурталчилгааны олон бичлэгт гардаг байсан өөрийнхөө тэр лимузинээрээ түүнийг гэр хүртэл нь мөрдсөн гэж мэдүүлсэн. За 81 оны 100 Jana бол Niger-ийн компанид ажиллаж эхлээд 2 жилч болоогүй байхад өмнө нь бол огт харж байгаагүй нэгээр түүнтэй уулзаад ажлаас нь халсан. За шалтгааныг нь асуутал ноён Niger-д бол таныг ажлаас салахыг надаас хүссэн. Тийм болохоор би таныг ажлаас чинь халж ийн гэж мэдүүлсэн байгаа. За Winnipeg-д бол өөрийн нэрийг нууцлсан 10 гаруй эмэгтэй байгаа. Сэтгүүлч Catherine Mitchell бол Питерийн 3 ажилтан Manitoba мужийн хүний эрхийн комист гомдол гаргасан тухай нийтлэлээ анх хэвлүүлсний дараа Winnipeg-ийн олон эмэгтэй түүн рүү залгаж Питертэй холбоотой өөрсдийн түүхийг ярьж өгсөн. За тэдний нэг нь бол энэ Jana байсан бөгөөд Catherine эдгээр эмэгтэй мэдүүлэг тулгуурлан маш том хэмжээний 90 сурвалжилсан. За гэтэл 96 оны нэг өдөр Winnipeg Free Press сонины нийтлэгч зөвхөн тэр нийтлэлийг зогсохгүй Питерийн олон жилийн хүчирхийллийн түүхтэй холбоотой цаашдын бүх материалыг нийтлэхийг хориглосон. За тухайн үеийн нийтлэгч Rudy Redekop бол үүнийг шүүхийн маргаанаас айсандаа хийгээгүй харин Winnipeg-ийн өндөр албан тушаалтай нөлөө бүхий хүмүүсээс дарамт ирсэн учраас зогсоосон гэж тайлбарлсан. За гэхдээ яг хэн дарамтлсан ямар холбоос үйлчилсэн талаар бол тэр нэр зааж хэлээгүй. Гэхдээ бид нар бол хинээс ирсэн дарамт гэдгийг нь бол ойлгоход нэг тийм хэцүү биш. Ингээд Питер бол зөвхөн хөрөн мөнгөтэй хүн байгаагүй тэр Winnipeg-ийн эдийн засагт чухал байр суурийг эзэлдэг асар их нөлөөтэй хүн байсан гэдгийг бол за дахиад сануулах нь бол илүүц байх. Энэ бүхнээ бол өөрийнх нь эсрэг дуугарсан хүмүүсийг олон жил үргэлжлэх асар их зардалтай шүүхийн маргаанд татан оруулахад ашигладаг байсан. За харин тэр бол Manitoba мужийн хүний эрхийн комист гомдол гаргасан нөгөө 3 ажилтнтайгаа шүүхээс гадуур тохиролцсон. Мөн Niger-ийн үдшилгүүд дээр нүцгэн залуу эмэгтэйчүүд байдаг гэж ярьсан Финландийн хийлч Линдаг нэр төрд халтсан хэрэгээр Питер бол шүүхэд өгсөн. За ингээд энэ маргаан олон жил үргэлжилсэн бөгөөд мэдээж энэ шүүх хурал үргэлжлүүлэхэд мөнгө хэрэгтэй байдаг учраас Линдагийн мөнгө дуусаад сүүлдээ бүр яахын аргагүй Питертэй тохиролцоос өөр аргагүй болоод бүр олон нийтийн өмнө уучлалт хүртэл гуйсан. За мэдээж энэ Линда бол өөрт нь мөнгө байсан бол эцсээ хүртэл явах байсан гэдгээ ч гэсэн хэвлэл мэдээллийнхэнд хэлсэн. За харин 2012 онд Питер Канадын сэтгүүлч болох Timothy Sava болон Fifth State нэвтрүүлгийг мөн нэр төрт халтсан хэмээн шүүхэд өгсөн. Тэд бол Niger-ийн үдшилгийн бичлэгийг хууль бусаар олж авсан гэж Питер мэдэгдсэн. Тэр зөвхөн мөнгөнд төлбөр нэхээгүй. Timothyд эрүүгийн хэрэг үүсгэж яллахыг хүссэн бөгөөд хэрвээ энэ нь хэрэгжсэн бол энэ сэтгүүлч 5 хүртэлх жилийн хорих ял авах эрсдэлтэй байсан. За энэ Питер бол бараг энэ Winnipeg хотыг бол яг л нэг өөрийн компани шиг удирдаг байсан гэхэд бол нэг тийм хэтрүүлэг болохооргүй. Түүнийг асар их хөрөнгөтэй болгосон бизнес нөлөө холбоо сүлжээ нь болно Канада болон Америкийн нэгдсэн улсад эрүүгийн хариуцлагаас удаан хугацаанд хамгаалсан. За Winnipeg хотоос гадна Торонто хотод бол дор хаяж 8 эмэгтэй Питерийг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэж буруутгасан. Niger-ийн төв байр Нью-Йорк хот руу шилжсэний дараа тэндэж гисэн гомдол мэдүүлсэн эмэгтэйчүүд гарч ирсэн бөгөөд Лос Анжелес хотод мөн ижил төрлийн мэдүүлгүүд бүртгэгдсэн. Гэхдээ Питерийн нөлөө бол хамгийн хүчтэй байсан газар нь Бахамас. За түүнийг бол тентхийн улс төрчдийг санхүүжүүлж сонгуульд яалж их мэдэлд хүрэхэд нь тусалсны хариуд өөртөө хамгаалт авсан гэж үздэг. За өөрөөр хэлбэл би чамд үүнийг хийж өгнө. Харин чи надад хүрч болохгүй гэсэн зарчмаар шууд тохиролцдог байсан. Тэр бол хаач утсан газраа ер нь бол араасаа хохирч үлдээсэн юм шиг. Питер дэлхийн олон орноор бол байнга ээж нэг газраас нөгөө рүү тасралтгүй явдаг байсан хүн учраас түүний хохирогчдын бодит тоо за хэдэн зуугаар хэдэн мянгаас ч давж болцшгүй гэж үздэг. За 1984 онд бол Питер Бахамасын New Providence Island-ийн баруун захад орших Lyford Cay хороолоос 2 унтлагын өрөөтэй даруйхан нэг давхар байшин худалдаж авсан. За түүний худалдаж авсан энэ хэсгийг бол 400 гаруй жилийн турш Sims Point гэж нэрлэж ирсэн. Далаараа түрэн орсон хошуу хэлбэртэй бөгөөд бүх талаараа цагаан элстэй нарийн шаардлагын газраар хүрээлэгдсэн за ийм үзэсгэлэнтэй газар.
За Бахамас бол уг нь тунгалаг цэнхэр ус цагаан элсэн эргээрээ дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй газруудын нэг байсан. За харин Питер бол энэ байгалийн дэв ажинг өөрийн гэсэн тусгаар ертөнц болгон хуураж ихээсэн. Тэнд бариулсан байгууламжууд нь бол жирийн нэг амралтын байшин гэхээсээ илүүтэйгээр илүү эртний сүм ордон шиг харагддаг. За хошууг нь бүхэлд нь эзэлсэн эдэл нь бол бараг л яг түүний хувийн улс шиг болцсон. Бахамасын олон арал дээр тэр пунктнуудын эдлэн байдаг ч гэсэн Lyford Cay бол тус улсын хамгийн эртний хаалттай өндөр хамгаалтай хороолуудын нэг. За энд бол дэлхийн хамгийн том компанийн захирлуу. За тэр дундаа Heinz гээд Ketchup байдаг шүү дээ. Тэрний гэр бүлийнх нь хүртэл амьдардаг юм байна. За Питерийн эдэл нь бол эцэстээ 20 унтлагын өрөө 25 метрийн урт даруулт завь зогсох хэмжээний усан зогсоол, чулуугаар сийлж хийсэн усан сан, жакузи, 21 машины гараж, теннисний талбай, кино театртай болсон. За мөн ингээд яг нэг Майян пирамид шиг харагдах байгууламжийн доор диско клубыг бариулсан. За анх худалдаж авсан тэр 2 унтлагын өрөөтэй жижиг байшин нь бол эдлэнг тойрон эрүүл хийдэг хамгаалагчдын амралтын өрөө болж хувирсан. За Питер бас дээрэс нь 6000 квадрат фут буюу за ойролцоогоор 507 квадрат метр талбайтай сауныг бариулсан. Тухайн үед бол үүнийг бол дэлхийн хамгийн том саун гэж сурталчилж байсан. Хэмжээгээрээ бол яг жижиг орон сууцны барилгатай дүүцгээр энэ авраг байгууламжийг яг ямар зорилгоор байгуулсан нь бол өөрөө асуулт дагуулдаг. Питер бол эдлэнгээ за бүр дэлхийн 8 дахь гайхамшиг гэж нэрлэдэг байсан. За түүний энэ хувийн деваж нь алдартнуудын тухай телевизийн нэвтрүүлгүүдэд байнга гарч 90-ад онд опера хүртэл тэнд очисон бичлэг байдаг. Гэхдээ Питер өөрийн эзэмшлийн газраа бол үүгээр зогсоохыг хүсээгүй. 92 онд тэр Бахамасын прогрессив намтай холбоотой нэгэн улс төрчид загтлыг илгээсэн. За тэр загталтаа болохоор далайн ёроолыг ухаж, шороо асгаж, газраа тийлж, за наран шарлагын эргийн хэмжээг нэмэгдүүлэх хүсэлтэй байгаагаа бичсэн. За мөн 400 жилийн турш Sims Point гэж нэрлэгдэж ирсэн энэ газрыг албан ёсоор Lyford Cay болгон өөрчлөх зөвшөөрлийг хүссэн байгаа. За харин энэ бүхнийг баян болон алдартай хүмүүсийн амьдралын стайл нэвтрүүлгийн зураг авалт эхлэхээс өмнө амжуулах шаардлагатай гэдгээ илэрхийлээд загтлын хамт $45,000 явуулсан. За тэр улс төрчин нь бол 2002 онд Бахамасын ерөнхий сайд болсон Perry Christie гэх хүн байсан. Тэдний энэ харилцаа бол дараагийн хэдэн 10 жилийн турш Christie-д ашигтай байхын зэрэгцээ Питерийг хамгаалсан хүчирхэг холбоо болсон гэсэн үг. Lyford Cay-гийн хуучин ажилтнуудын ярьснаар бол улс төрчдөд өгөх бэлэн мөнгийг загсны дотор нууж хүргэдэг байсан юм байна. За мөн улс төрчид цагдаагийн албан хаагчид болон бусад нөлөө бүхий хүмүүсийг эдлэнд зохион байгуулдаг үдшилгүүдэд байн гурдаг байсан. 2012 оны сонгуулийн үеэр Питер за энэ нөгөө улс төрийн намын ерөнхий сайд болох Perry Christie-г Бахамасын парламентэд шаардлагатай санал авахд нь туслахын тулд түүний сонгуулийн сан болон холбоотой хүмүүст олон сая долларыг өгсөн байна. За энэ Perry Christie бол нэг удаа Питерийн талаар энэ Lyford бол Бахамаст хамгийн нэр нөлөөтэй хүн. Тэр буйны үлсээрээ алдартай бөгөөд тусламж хэрэгтэй хүмүүст дэмжлэг үзүүлдэг гэж ярьсан. За энэ Perry Christie бол энэ үгийг Питерийн охины хурамд оролцохоор Winnipeg-д очисон үедээ хэлсэн. За тэр хурамд бол Winnipeg хотын дарга Sam Katz хүртэл хүрэлцэн ирсэн байсан. Тэгэхээр маш ийм том эрх мэдэлтэй улс төрийн хүмүүс хүртэл охиных нь хурамд ирж ийн гэхээр энэ хүн бол ямар их эрх мэдэлтэй байсан зүгээр л эндээс харагдаж байгаа. За ингээд Perry Christie бол 2012 оны сонгуульд ялалт байгуулах үед Питер бол Нью-Йоркийн Times Square дах төв байранда баяраа тэмдэглэжсэн. За уг нь бол энэ хүн чинь өөрөө сонгуульд өрсөлдөөг мөртлөө арын хаалгатаж сонгуульд ялсан хүнийхээ төлөө баяраа тэмдэглэж байгаа нь ингээд Stephen Ferraglio гэдэг хүний дүрс бичлэгт нь үлдсэн. За Питер бол анх тэр хүнийг өөрийн тэр генийн эмчилгээний туршилтыг баримтжуулахаар хөлсөлсөн ч гэсэн заавалгүй бол амьдралынхаа бараг бүх мөчийг тэр хүнээр бичүүлэх болсон. Өөрийнхөө амьдралыг бодитоос илүү сонирхолтой, өөрийгөө илүү алдартай харагдуулахын тулд Стивнер бол хаа явсан газар бүрээ бичүүлдэг байсан байгаа юм. За ингээд Питерийн бас нэг өөр нэг тал нь эндээс гарч ирдэг. Юу гэхээр Питер бол зөвхөн ингээд эдлэн газраа тэлээд улс төрд нөлөөлөхийг хүсээгүй. Тэр амьдралаа аль болох уртсгаж, за бүр өхөшгөө мөнх болох боломжтой гэдэгт хит автсан байсан. За ингээд үүдэл эсийн эмчлэгийг сонирхож, за түүний бүр Бахамаст хууль ёсны
болгохын төлөө ажилласан байгаа. Тэр бол өмнө нь Солонгос руу яваад туршилтын үүдэлээсийн эмчилгээ хийлгэн биедээ тарилах хүртэл хийлгэсэн. За харин Питертэй энэ Nigert Kate уулзсныхаа дараа сонгуулиас гарч ирсэн энэ Perry Christie болохоор засгийн газар хүний насыг уртасгах зорилготой үүдэлээсийн судалгаа эмчилгээг Бахамаст хуульчилсан. За яг энэ үүдэлээсийн судалгаа нь болохоор өөрөө энэ ангаах ухаанд бол асар их ач холбогдолтой байж болно. Гэхдээ энд асуудал нь болохоор эрүүл мэндийн судалгаа биш, харин нэг чинээлэг хүний хувийн сонирхол, санхүүжилт, бүхэл бүтэн улсын хууль тогтоомжинд шууд нөлөөлсөн явдал байгаа юм. Бахамасын жирийн иргэдэд мэдээж бол үүнээс илүү тулгамдсан олон асуудал байсан гарцаагүй. Гэтэл үүдэлээсийн тухай хууль Питерийн хүсэлтээр тэргүүлэх асуудал болон гарч ирсэн юм шиг харагддаг. За үүнээс нэг ноцтой нэгэн мэдээлэл байна. Тэр нь юу гэхээр Питер бол Хятад болон Солонгос туршилтын эмчилгээ хийлгэхээр очих үедээ тентхийн эмэгтэйчүүдэд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэх мэдээлэлүүд байгаа. За мөн зарим эмэгтэйг жирэмсэн болгосныхоо дараа үр хөндүүлэхийг албатан ургийн үүдэлсийг бол өөрийн эмчилгээнд ашигласан гэх аимшигтай буруутгалууд ч гэсэн байдаг. За энэ Питерийн бас Бахамас дахь улс төрийн нөлөө бол зөвхөн эдлэн газраа томруулах өөрт хэрэгтэй хууль батлуулахад зориулагдаагүй. 90-ад оноос эхлэн энэ нөлөө нь бол түүний үлдэж байсан гэх маш ноцтой бэлгийн гэмт хэргүүдийг нуун дарагдуулах хамгаалт болсон. Тэдгээр гэмт хэргийн ихэнх нь бол Pamper Party буюу гоо сайхан амралтын үдшилэг нэрээр зохион байгуулдаг арга хэмжээнүүдтэй холбоотой. Эдгээр үдшилэг бол анх Бахамас дахь Nigert Kate эхэлсэн ч Питерийн байрлаж байсан бусад олон эдлэнд ч гэсэн зохиогддог болсон. Орон нутгийн охид эмэгтэйчүүдийг массаж хийлгэх, гар хөлийн арчилгаа авах, теннис тоглох, тансаг орчинд амрах боломжтой гэж уурдаг. Харин үдшин нь эдлэн дэх диско клубт үргэлжилдэг байсан. За охидыг ихэвчлэн бол Бахамасын хамгийн ядуу бүсүүдийн нэг болох Over the Hill хороолоос олж ирдэг байсан нь чухал. Питер бол тэднийг зориуд сонгодог байсан. Яагаад тэгэхээр түүний хэлснээр тэдэнд юу ч байхгүй. За өөрөөр хэлбэл мөнгөгүй, хамгаалах, нөлөө бүхий хүнгүй, боломж хайж байгаа эмэгтэйчүүдийг онилдог байсан. Питер өөрийнхөө ажилтнууд болон зуучлагчдаа за царайны хувьд бол 8 оноо авах үед сайхан биетэй охидыг олж нэм гарагийн Pamper Party-д урих даалгаврыг өгдөг байсан. Заримд нь бол үдшилгийн дараа загвар өмсөгчийн ажил санал болгоно гэж итгүүлдэг байсан байгаа. Үдшилэгт ирсэн охин бүрийн зургийг авч гадаа төрхөөр нь хит хитэн ангилалт хуваадаг. За илүү өндөр үнэлгээ авсан охид дараагийн үдшилэгт урагдах болон Питертэй ойртох дараалалд төрүүлдэг байсан. Үдшилийн үеэр тэдэнд бол маш их хэмжээний согтууруулах ундаа өгдөг. Оролцогчдын олонх нь насанд хүрээгүй, за зарим нь амьдралдаа өмнө нь бүр архи амсаж үзээгүй охид байсан гэдэг. Дараа нь Питер бол тэднээс заримыг нь сонгон бэлгийн харилцаанд орохыг шаарддаг. За эсэргүүцвэл Winnipeg-д бусад эмэгтэйд үйлцэнтэй адил хүчээр даран бэлгийн хүчирхийлэл өгүүлдэг. За эсвэл ажилтнуудаараа ундаанд нь мансууруулах бодис хийлгэх тохиолдол гардаг байсан. Хүчирхийллийн дараа Питер эмэгтэйчүүдэд мөнгө өгөх нь бол зүгээр л түгээмэл. Тэдний олонх нь туйлын ядуу байсан учраас тэр мөнгийг авахаас өөр сонголтгүй болдог. Зарим нь хүчирхийлэл дахин өртсөөр сүүлдээ дараагийн үдэшлэгт шин нөхөд олж авчрах зүүчлагч болж хувирсан. За ингэснээрээ Питер болоо хохирогчтой дараагийн хохирогчийг элсүүлэх нэг тийм системтэй болсон гэсэн үг. За энэ бүхэн бол зөвхөн тэр нэм гарах зохиогддог паригаар хязгаарлагдаагүй. Питер 7 хоног бүр покерын үдэш зохион байгуулдаг байсан бөгөөд Pamper Party-д нь ирж зураг авахулсан эмэгтэй за охидын мэдээллийн санг нээн үзэж тэндээс цөөн хэдийг нь сонгоод покерын үдэшлэгтээ авчирдаг байсан. За мэдээж ингээ покерийнхаа үдэшлэгийн төгсөлд Питер бол өмнөдтэйгөө адил арга хэрэглэж сонгож авчирсан эмэгтэйчүүдэд бэлгийн хүчирхийлэлд өртүүлдэг байсан. За үүнээс гадна бол Бахамас, Marina del Rey, Нью-Йорк болон Канада дахь эдлэн бүртээ хамт амьдардаг найз бүсгүй гэх хит хитэн эмэгтэйтэй байсан. За тэдний зарим нь бол Питерийн энэ Playboy маягийн дүр төрхийг бүрдүүлэх зорилгоор хөлсөлсөн мэргэжлийн загвар өмсөгчд байсан ч гэсэн за бараг бүгдээрээ түүнтэй бэлгийн харилцаанд орох ёстой гэсэн шаардлагатай байсан. Татгалзсан ч хамаагүй хүчээр бэлгийн харьцаанд ордог байсан гэсэн үг. Питер бол зарим эмэгтэйгийнхэн паспортыг нь хүртэл хураагаад авчдаг. Тугаан эмэгтэйг дагуулалгүй өөр улс руу явах үедээ л паспорт нь хэрэггүй болсон учраас буцааж өгдөг байсан. За ингэснээрээ тэд бол эдлэнгээс явж их орондоо буцах боломжгүй болдог байсан. Гэхдээ Питерийн энэ үйлдэл бол зөвхөн үдэшлэг болон энэ найз бүсгүйчүүдээр нь хязгаарлагдаагүй.
Jennifer Gilmer гэх охин 19 настай зуны амралтаараа Бахамаст очсон. За тэр бол Канада улсын иргэн сургуулаа төгссөнөө тэмдэглэн 100 амарчаад үргэлжлүүлэн суралцахаар Канада руу буцах төлөвлөгөөтэй байсан. Бахамаст байхдаа Jennifer бол хувийн теннисний багшаар хичээл заалгаж эхэлсэн. Багш нь бол за нутгийн нэг ийм ир эдлэндээ бол гайхалтай теннисний талбайтай гэж байнга ярьж түүнтэй танилцуулахыг хүсдэг байсан. Тэр ирийг бол дарга босс гэж дууддаг байсан бөгөөд за мэдээж тэр хүн хэн байх нь байсан. Jennifer бол анх Nygaard Cade очиход бол ямар нэгэн сэжигтэй зүйл болоогүй. Тэд хамт теннис тоглож Jennifer түүний тансаг идэлэн за бишрээд өнгөрсөн. Хоёр дахь удаагаа очихдоо тэр оройн хоол идэхээр үлдэж тухайн үед идэлэнд ирсэн байсан Питерийн хүүхдүүдийн заримтай танилцсан байна. За Jennifer бол ээж нь удахгүй Канада руу буцах гэж байгааг хэлэхэд Питер зуны үлдсэн хугацаанд өөрийнх нь идэлэн дэх хувийн кабанад үн төлбөргүй амьдрахыг санал болгосон. За ингээд энэ охины ээж нь бол буцаад Канада руугаа яваад энэ Jennifer гэдэг охин бол саналыг нь хүлээн зөвшөөрөөд кабанад нүүж орсон ч гэсэн Питер бол түүний пассвортыг нь хураагаад авцсан. Нэг орой үдшилгийн дараа Питер бол өөрт нь мансууруулах бодис өгч хүчинсэн гэж Jennifer мэдүүлсэн. Тэр явдлын дараа Jennifer бол хэдэн өдрийн турш кабанагаас гарч чадаагүй. Харин гарч эхэлснийхэн дараа Питер болон түүний заавраар ажилтнуудын зарим нь Jennifer-т удаа бэлгийн хүчирхийлэл үйлдсэн. За нэг удаагийн хүчирхийллийн дараа бол Питер түүн рүү мөнгө шийдсэн гэдэг Jennifer-ийн талаар ярихдаа яг л надад бэлгийн харилцаанд орсныхаа төлөө мөнгө төлж байгаа юм шиг байсан. Гэхдээ би бол биеэ үнэлэгч биш. Түүний хийсэн зүйл харилцан зөвшөөрсөн бэлгийн харилцаа байгаагүй гэж ярьсан. За энэ охинд үлдэгдсэн хүчирхийлэл бол бүтэн сарын турш үргэлжилсэн. Эцэст нь Питер гэнэт Winnipeg руу буцахаар шийдээд идэлэнд байсан хүмүүс бүгд ачаагаа баглан явах болсон. За тэр үед л Jennifer пассвортоо буцаан авч тэндээс гарч чадсан. Jennifer болсон явдлыг бол 10 жилийн турш хүнд ч яриаггүй. Эцэст нь сэтгцэн эмчтэй хэлснийхаа дараа амиа хорлохыг оролцсон. Эрчим дэмжлэгээний тасагт хэвтэж байхдаа л найзуудаа туулсан зүйлээ анх удаа ярьсан. Харин тухайн үеийн нөхөртөө хүртэл хэлж чадаагүй. 2020 онд Бахамасын нэрээ нууцлсан 10 эмэгтэйн мэдүүлэгт үндэслэн хамтын нэхэмжлэл гарсан байна. За уг нэхэмжлэлд Питер Nygaard-ийн 90-ад оноос эхлэн системтэй тасралтгүй үйлцэн гэх бэлгийн гэмт хэрэгүүдийг наривчлан дурдсан. За дараах мэдээлүүд бол маш ноцтой график агуулгатай гэдгийг эхлээд сануулчих. За би өмнөх хэрэгүүд дээрээ тайлбарлаж ирсэн. За ер нь бол нэр нь үл мэддэх эмэгтэй хүнийг бол Jane Doe, нэр нь үл мэдэгдсэн охин бол Питерийн хүчирхийлэлд өртөгтэй дөнгөж 14 настай байсан. Nygaard-ийн худалдааны төв дэх дэлгүүрийн хувцас солих хүрээнд байх үед нь ажилтнууд зургийг нь авч дараа нь тэр Pamper Parade уурсан. Үдэшлийн үеэр Питер охиныг унтлахын өрөөндөө оруулаад эрэгтэй хүн эмэгтэй биеинд нь өтгөн ялгадас түрхэж байгаа садар бичлэгийг үзүүлсэн. Тэгж ийм аимшиг юм үзсэн охин бол энэ бичлэгийг зогсоохыг шаардаж охот Питер бол өөрийн биедээ шулуун гидсээр бэлгийн үйлдэл хийж эхэлсэн. Дараа нь охиныг бол яг ийм хэлбэрээр хүчээр бэлгийн хүчирхийлэлд оруулсан. За үүний дараа бол Nygaard-ийн ажилтнууд охиныг дуугүй байлгахын тулд бэлэн мөнгө өгөөд гэрт нь хүргэж өгсөн. За Jane Doe 2 бол мөн 14 настайдаа Pamper Parade очсон. Эхний хүчирхийллийн дараа Питер түнд $5,000 өгсөн бөгөөд үүнээс хойш тогтмол $2,000 төлдөг болсон байна. За энэ мөнгийг бол бусад залуу эмэгтэйг энэ парад нь элсүүлж авчрах за мөн Питер хүссэн үедээ түүнтэй бэлгийн харилцаанд орох боломжтой байлгахын тулд өгдөг байсан. Энэ Jane Doe 2 бол Питер өөрийнх нь аманд бие засахыг шаардсны дараа түүнтэй холбоотой байгаа бүр мөс нь зогсоосон гэж мэдүүлсэн. За Jane Doe 3 болон Jane Doe 4 2 бол үеэлүүд байсан. Тэд Питерийн хүчирхийлэлд өртөж эхлэхдээ 15-14 настай байсан. Тусдаа Pamper Parade-ийн үеэр тэдэнд мансууруулах бодис өгч удаа дараа бэлгийн хүчирхийлэл үлдэж дараа нь мөнгө төлж дуугүй болгодог байсан гэж нэхэмжлэлд дурдагцсан. За энэ бүхэн бол Jane Doe 3-ын ээж Nygaard Cade-ийн хаалн дээр ирээд охиныг нь гаргаж өгөхгүй бол цагдаа дуудна гэж сүрдүүлсний дараа л зогссон байна. За бусад Jane Doe нарын түүхч гэсэн бараг ижил хэв маягтай Питер ажилтнуудаараа Бахамасын хамгийн ядуу хорооллуудаас охтуудыг олж авчруулдаг. За заримыг нь бол Nygaard-ийн дэлгүүрээр үйлчлүүлж байхад нь сонгож загвар өмсгчийн ажил санал болгож магадгүй гэж итгүүлдэг байсан. Дараа нь тэднийг Pamper Parade ураад Питер мансууруулах бодис өгөх эсвэл хүчээр бэлгийн харьцаанд оруулдаг байсан. Хүчирхийллийн дараа бэлэн мөнгө өгч болсон явдлыг нууцлах болон өөрт нь үргэлжлүүлэн захирагдахыг
шаарддаг байсан. Анхны нэхэмжлэлд дурддагсан эмэгтэйчүүдийн ихэнх нь бол Питерийн хүчирхийлд өртөх үедээ 18 нас хүрээгүй байсан. Тэдний хамгийн хөгшин нь бол 29 настай Rochette Ross бөгөөд Niger-ийн гэр ахуйн ажилтнуудын дунд чухал байр суурьтай хүн байсан. За Питерийн бэлгийн хүчирхийлэл бол зөвхөн Бахамаст үйлдэгдээгүй. Marina del Rey, Winnipeg болон Niger-Cay дах эдлэнгүүддээ тэр өөртөө хамт амьдардаг за тэр найз бүсгүйн үүрэгтэй олон залуу эмэгтэйг өөрийнхөө ажилтнаар бүртгэж за тэр газруудаа байлгадаг гэсэн байгаа юм. За тэдний зарим нь бол орон гэргүй очих газаргүй туйлын ядуу залуу эмэгтэйчүүд байсан. За харин супер модельудад бол заримыг Niger брендийг сурталчлах мэргэжлийн ажил санал болгож байна гэж хэлээд хүсэлдэг байсан. За энэ найз бүсгүйчүүд гэж нэрлэгдээд байгаагийнх нь за нэг эмэгтэй бол Celebrity Harvey гэдэг нэртэй эмэгтэй байгаа. За яхаараач өөртөө нэр ийм нэр өгдөм байгаа бөөмөд. 2000-ад оны эхээр бол гэр оронгүй гудамжинд амьдарч байхдаа Питерийн Marina del Rey дах гэрт хамт амьдрахаар элсүүлэгдсэн. Тэр бол хүчирхийлэгч эцгээсээ зугатаад 17 настайгаас хойш орон гэргүй явж байсан. 20 гаруй наснда Питертэй танилцахдаа гудамжны амьдралаас гарах боломж олдлоо гэж бодсон. За энэ Celebrity гэдэг энэ эмэгтэй шиг олон эмэгтэйчүүд бол Niger компаниас мөнгө авч улаан хевсний арга хэмжээ оройн зогт Питертэй хамт зураг авахулдаг байсан. Питер бол папарацци болон Стивен шиг зураглаачдад хүртэл мөнгө төлж үзэсгэлэнтэй эмэгтэйчүүдээр хүрээлүүлсэн зураг зориуд авахулдаг байсан. За ингэснээр өөрийг бол бодитоос илүү алдартай, хүсэмжит, эрэгтэй юм шиг харагдуулж Playboy-ийн Hugh Hefner шиг амьдралын хэв маягийг олон нийтэд үзүүлэхийг хүсдэг байсан. Гэхдээ Celebrity-гийн үүрэг бол зөвхөн Питерийг энэ хувийн арга хэмжээнд дагаж явахаар хязгаарлагдаагүй. Өглөө орой бүр түүний за өдөр тутмын хэрэгцээ гэж нэрлэдэг бэлгийн гаж хүслийг хангах ёстой байсан. Celebrity-гийн ярьснаар бол ихэнх өглөө уураг эслэг ихтэй хоол идсэний дараа Питерийн шорон гэж нэрлэдэг доод өрөөнд орж түүний хүссэн бэлгийн үйлдэлүүдийг хийдэг байсан. Тусгай хоолны дэглэм хүртэл Питерийн ялгадастай холбоотой бэлгийн гаж хүслийн нэг хэсэг нь байсан. За Celebrity бол энэ талаар ярихдаа зарим бэлгийн үйлдэл нь бол хүнлэг бус байсан. Кино найруулагч хүртэл ийм зүйл бичиж чадахгүй. Яагаад тэгэхээр ямар ч жүжигчин би ийм дүрд тоглохгүй гэж хэлэх байсан. Тийм бузар, тийм жигшүүртэй садистийн бүр нэг огт өөр төрлийн төвшин байсан гэж ярьсан. Питер бол өөрийгөө Канадын Hugh Hefner болохыг хүсдэг байсан бөгөөд хэвлэлд хүртэл түүнийг Канадын Hugh Hefner гэж нэрлэдэг байсан. За бүр Playboy-ийн Hugh Hefner болон энэ Питер хоёрыг бол хоорондоо танил тодорхой хэмжээнд нөхөрлөж байсан ч гэсэн сүүлдээ муудалцсан гэдэг. Hugh Hefner-аас энэ Питер лөө бичсэн харилцаагаа тасалсан захидал хүртэл байдаг. Гэхдээ Питерийн бүтээсэн дүр төрх бол бүхэлдээ хиймэл. Мөнгө, эрх мэдэл, алдартай нэр нь байхгүй бол түүнийг тойрон хүрээлж байсан эмэгтэйчүүдийн ихэнх нь түүнтэй харилцах ч үгүй. Тэр амьдралынхаа туршид бол жинхэнэ харилцан хүндлэлтэй хайр дурлалтай холбоотой байсан гэх баримт бол бараг байдаггүй. Харин мөнгө, дарамт, айдас, хүчээр харилцаа холбоогоо бүрдүүлдэг байсан. За энэ Celebrity-гийн хэлснээр Marina del Rey болон за Niger-Cay зохиодог Pamper Party-нууд Питерийн чинэлэг найзуудад зориулсан дуудаг худалдаа шиг байдаг байсан. Питер бол өөрийн хүрээлийн баян нөлөө бүхий ирчүүдийг үдэшлэгт ураад эмэгтэйчүүдэд мэдэгдэлгүйгээр тэднийг бэлгийн зорилгоор худалдаг байсан гэж мэдүүлсэн. За мэдээж Бахамасын ядуу хураалын эмэгтэй охид өөрсдийг нь ямар зорилгоор урьж байгааг бол огт мэдэхгүй ирнэ. Тэдний хувьд алдартай зохион бүтээгчийн тансаг эдлэнд очиж хүсснээрээ хоолож, шилдэг тогоочдын хоол идэж, массаж, теннисний хичээл авч үзэсгэлэнтэй усан санд амрах боломж байсан. За гаднаас нь харахад бол яг л нэг тийм диважин юм шиг. Гэхдээ хаалга хагасны дараа л тэд хаана ирснийг ойлгодог байсан. Эдлэнд Питерийн урьдсан бусад ирчүүд байж зарим эмэгтэйчүүдийг түүнээс мөнгөөр авдаг байсан. За мэдээж хамгийн ноцтой нь бол ийм байдлаар худалдагдаж байсан эмэгтэйчүүдийн олонх нь насанд хүрээгүй байсан. За энэ бол зүгээр нэг тансаг үдшилгийн цаана гарсан тустай хүчирхийл биш. Эмэгтэйчүүдийг хуурч авчраад өөр хүмүүст бэлгийн зорилгоор шилжүүлж байсан гэх зохион байгуулалтаа хүний наймааны тогтолцоо. Тэднийг зөвхөн Питер болон түүний найз нарын бэлгийн хэрэгцээнд ашиглаад зогсоохгүй улам залуу итгэмтий охтыг дараагийн үдшилтэд элсүүлэн авчирхад ашигладаг байсан. За миний хувьд ингээд яг ийм баян хүмүүсийн ийм юмыг харахаар одоо
Jeffrey Epstein ч гэсэн байна те. Яг ийм хүмүүс бол баян болчоод бүр хийх юмгүйдээ ийм сонин юм хийт юм болов. За эсвэл бүр анханасаа л ийм гаж хүсэлтэй байж байгаад мөнгөтэй болонгуудаа тэр хүслээ биелүүлж эхэлтiin болов гэсэн сонин бодлоос хаяа орж ирдэг. Та нар бас юу гэж бодож байна? Өөрсдийнхөө бодлыг хуваалцаарай. За энэ Питерийн хэрэгт холбогтой 30 гаруй эмэгтэй болон тэдний гэр бүлийнхэнтэй ажилласан мэргэжлийн сэтгэл зүйч Шайноны хэлснээр бол хохирогчид өөрсдийн амсах хүчирхийллийг багасгахын тулд заримдаа өөрт эмэгтэйг авчирхад хүрдэг байсан гэж ярьсан. Шайнон хэлэхдээ бол нэг эмэгтэй за өөр охин ирвэл эсвэл хэн нэгнийг шинээр авчирвал ядаж тэр шүн би биш байх болно гэж хэлсэн гэж ярьсан. Хүний найманы ийм сүлжээний хамгийн эмгэнэлтэй тал нь бол хохирогч эмэгтэйчүүдийг бие биенийх нь эсрэг тавьдаг явдал. Өөрийгөө аврахын тулд өөр хэн нэгнийг авчрах сонголтод хүргэж дараа нь тэр үйлдэлээр нь дахин хянаж буруутай мэдрүүлдэг байсан. За энэ селебритигийн ярьснаар бол Marina Del Rey дэх гэрт анх очсон шөнө нь тэнд байсан бусад охид түүнийг Питертэй танилцуулсан. За Питер түүнд загвар өмсгчийн ажил санал болгосныхаа дараахан хүчиндээд бэлгийн гаж хүслийг нь хангаж чадвал тэр эрт амьдрч болно гэж хэлсэн байгаа юм. За түүний гаж хүсэл гэж яг юу байсан талаар селебрити ярихдаа тэр миний хоолны дэглэмийг үртэл тохируулж исэн. Яагаад тэгэхээр өөр дээрээ хүндрүүлэхийг хүсдэг байсан. Миний өтгөн цэвэрхэн гарах ёстой гэж шаарддаг байсан гэж ярьсан амар сэжиг. За селебрити бол үүнийг анх сонсоод гэрээс нь яваад өгсөн. За гэтэл санхүүгийн хүнд байдалд орсныхаа дараа эргэж очиод Питертэй 2 жил амьдарсан. Эцэст нь Marina Del Rey дэх гэрт ирсэн нэг эмэгтэй түүний нөхцөл байдлыг анзаараад өөр газар байрлаж болохыг санал болгосноор селебрити тэндээс бүрмөсөн гарч явсан юм байна. За явх үедээ бол селебрити бол асар их ууртай байсан. Тэр хэлэхдээ нүүж гарч байсан ч гэсэн би бол тэр газрыг бүр зүгээр сүйдгмээр санагдчихсэн. Гадны ханан дээр нь Питер баасаа идгэж шүршдэг будгаар бичгийг хүссэн. За бүр микрофон барьж аваад хороолол даяараа Питерийг баасаа идэ гэж хашгирмаар байсан гэж дурсан. За Питерийн энэ идэлэнд юу болж байгааг анзаарсан хүн бол зөвхөн энэ селебритид тусалсан тэр эмэгтэй байгаагүй. За алдарч Джессика Альба жүжигчин Into the Blue гэдэг киноныхоо зураг авалтын үеэр Nigert Cade очиж байсан бөгөөд тэнд болсон үдэшлэгийг жигшүүртэй гэж тодорхойлсон. За мөн жакузинд 14 настай охин нүцгэлж байгааг харсан тухайга нэгэн сонинд ярьсан байгаа юм. За Питер бол уг мэдээллийг нийтэлсэн сониныг шүүхэд өгөөд эцэст нь тэр нийтлэлийг устгуулсан. Бахамас дахь улс төрийн нөлөөч бай, Канада дахь мөнгө, хуулийн хүчиж бай. Питер бол өөрийнх нь эсрэг гарсан мэдээллийг ямар нэгэн аргаар дарах боломжийг олдог байсан. За гэхдээ Питер бол зөвхөн ядуу орон гэргүү эмэгтэй охтуудыг онилдоггүй байсан гэж би хэлсэндээ Beverly People Vogue L зэрэг сэтгүүлийн нүүрэн дээр гарч дэлхийн шилдэг дизайнеруудын таазан дээр алхаж байсан алдартай супермодель байсан. За тэр бол 2003 онд Nigert компанитай 3 жилийн онцгой гэрээ байгуулсан. Beverly бол үүнийг цэвэр мэргэжлийн харилцаа гэж ойлгож байсан ч Питер түүнийг өөрийн найз бүсгүй болгож бэлгийн гаж хүслийг нь хангах ёстой гэж тулгасан. Beverly бол загварын ажлынхаа адил зөвхөн мэргэжлийн харилцаатай байхыг хүсэж Питерийн санал болгоныг няцаасан. За тэр бол тухайн үедээ гэр бүлтэй байсан. Гэсэн ч Beverly-гийн ярьснаар бол Питер түүнийг хүчиндэж улмаар тэр жирэмсэн болсон. Beverly бол хүүхдээ өөрийнхөө нөхрийнхөө хүү гэж бодож явсан ч хүүгээ төрүүлснийхаа дараа Питерийг биологийн эцэг болохыг нь ойлгосон. Beverly ярихдаа Питерийг эцэг нь гэдгийг мэдснийхаа дараа бол би хүүхдээ 3 сарын турш твэрч чадаагүй гэж ярьсан. Тэр нөхрөөсөө салж дараагийн 3 жилийн турш шүн бүр хар дарсан зүүдийг зүвдэлсэн. Гэсэн ч хүчирхийллийн талаар бол хүнд ч хэлээгүй. Nigert-тай байгуулсан гэрээ бол түүний орлогын цорын ганц их үүсвэр байсан бөгөөд хүүгээ энэ үннийг мэдээсэй гэж хүсээгүй. Trey 5 нас хүртлээр бол төрсэн эцгээ ноён Nigert гэж дууддаг байсан. Харин Beverly-гийн нэг найз түүний зөвшөөрлгүйгээр түүний хүү Trey-г Питерийн Marina Del Rey дэх идэлэнд авч очиход энэ хүү Питер бол өөрийнх нь биологийн эцэг гэдгийг мэдсэн байгаа. Trey бол амьдралынхаа ихэнх хугацаанд Питертэй харилцаагаа эвдэхгүй байхыг хичээж Бахамаст бусад 9 ах эгч дүүтэйгээ үе үе уулздаг байсан. За Beverly бол хүүгээ 11 настай байхад Питерийн талаар бүх үннийг олон нийтэд дэлгэсэн. Гэсэн ч Trey бол хэсэг хугацаанд аавтайгаа уулзаар байсан. Харин өсвөр насндаа Nigert Cade очсны дараа Питертэй холбоотой ямар нэгэн зүйл
болсон гэж хэлсэн ч тэр явдлын талаар дэлгэрэнгүй ярихыг хүсээгүй. За Питерийн нэр нь үл мэдэгдэх 2 хүү бол түүнийг шүүхэд өгсөн байдаг. Тэдний мэдээлснээр Питер нэг биеэ үнэлэгч эмэгтэйг хөлслөөд 2 хүүд өөр үед бараг ижил аргаар бэлгийн хүчирхийлэл үйлдүүлсэн. За нэг хэрэг нь бол 2004 онд, нөгөө нь бол 2018 онд болсон гэх бөгөөд Питер тэднийг жинхэнэ эр хүн болгох нэрээр Nigert Kay лүү аваачсан байгаа юм. Харин тухайн эмэгтэй бол өөрөө ч гэсэн үүнийг хийхэд албадуулсан гэж хожим мэдүүлсэн. За энэ бүхний хажуугаар Бахамас дахь Питерийн хөрш Луис Бейкон гэдэг хүн бол түүнийг шоронд оруулах хэмжээний баримт цуглуулах, мөрдөн шалгах ажлыг эхлүүлсэн. Питерийн эдлэнд яг юу болж байгааг хууль сахиулах байгууллага биш, харин хажуу айдын хүн нь өөрөө илрүүлэх гэж оролцсон нь нөхцөл байдал бол ямар хэмжээнд хүрүүлсдэг харуулдаг. 2003 онд 17 настай Maribel Rodriguez Nigert Kay-гээс зугтахыг оролцсон. Питерийн гэр ахуй менежерээр ажилладаг эхнэр нөхөр Мишель болон Алан Мэй хоёр түүнийг нүцгэн хашаа даван гарах гэж байхад нь олсон. За гисэн ч Maribel бол дараа нь эдлэндээ үлдээд Питерийн найз бүсгүй нэртэй ажилтан болсон. Түүнээс хүчирхийн талаар асуух бүрд Nigert-ийн ажилтнууд мөнгө өгч ямар ч хүчирхийлэл болоогүй гэж хэлүүлдэг байсан бөгөөд энэ байдал бол бүр 2020 он хүртэл үргэлжилсэн. Харин Мишель Алан хоёр бол эцэст нь Nigert-ийн бусад хуучин ажилтан хохирогчдын адил дуугарч мэддэг бүх зүйлээ энэ хөрш болох Луис Бейконд мэдээлсэн. Яагаад гэхээр өмнө нь өөр нэг залуу охин бол Nigert Kay-с зугтаад энэ хөрш Луис Бейкны эдлэн рүү нь орж ирсэн тохиолдол хүртэл гарч байсан. За Аз болоход Питертэй ил тод тэмцэлдэх хэмжээний хөрөнгө нөлөөтэй цорын ганц хүн нь бол түүний хөрш энэ Луис Бейкон байсан. За тэр бол Питерээс зан чанар, амьдралын маягаараа бол эрс үүр хүн. Питер бол насанд хүрэгчдийн Disneyland шиг тансаг эдлэн барихад анхаарч байхад Луис бол өөрийн байшингаа Lyford Clay-ийн байгальтай зохицуулан барьсан. За мөн эргийн шүрэн хадыг хамгаалахад олон сая долларыг хандивлаж байгаль хамгаалах үүсийгээ төлөө медаль хүртсэн. За тиймээс бол Питер далайн ёроолыг ухаж, илс асгаж, аврах чулуун, арслан, маян сүм шиг байгууламж бүхий хит чамин эдлэн барьсан нь за энэ Луисийн дургуй хүрэх нь ойлгомжтой. Агаараас авсан зургуудыг харахад Nigert Kay бол бусад хороолоос эрс ялгардаг. Эргэн тойрных нь байшингууд ногоон байгууламжтай, нутгийн байгальд тохирсон даруухан харагдаг бол Питерийн эдлэн бол яг дунд нь хүчээр чигсэн зугаа цэнгэлийн парк шиг харагддаг. Луис бол 94 онд тэнд нүүж ирэхэд хоёр ир эхэндээ бол найрсаг харилцаатай байсан. Питер бүр нэг удаа Луис далайд гацхад нь амийг нь аварсан гэж ярьдаг байсан. Гэхдээ тэд нэг орц гарцтай зам хуваалцдаг байсан нь асуудлын эхлэл болсон. Луисинд бол ихэвчлэн гэр бүл цөөн хідэн найзууд нь ирдэг байсан бол за Питерийн үдэшлэгт бол заримдаа бүр 2000 хүртэл хүн цугулдаг. Машинууд замыг бүхэлд нь хааж Луис бол бүр өөрийнхөө гэртээ ч орж чадахгүй хүрдэг байсан. За үүний хариуд Луис бол дундын замдаа жижиг нэг тийм хонхор гаргуулсан. Тэнд тогтсон усанд шумуул ялаа цугларч Питерийн зочдыг эдлэн рүү алхах үед нь хаздаг болсон. Питер ч гэсэн зүгээр суугаагүй. Тэр Луисийн эзэмшлийн талд нэлээд том хэмжээтэй бетон тавцан цутгалсан. За Луис бол шүүхэд хандаад түүнийг буулгах захирамжийг гаргуулсан. За дараа нь Луис бол рок концертд ашигладаг үйлдвэрийн хэмжээний аврах чанга яригч суйрлуулж Питерийн эдлэн рүү маш их хэмжээний хүчтэй дууны долгионыг цацдаг болсон. За энгийн нэг зогсоол дундын замаас эхэлсэн хуршүүдийн маргаан бол удалгүй шүүх, улс төр, хуурамч мэдээлэл, хүчирхийлэлд оролцсон томоохон дайн болж хувирсан. 2009 онд цахилгааны гэмтээс болоод Питерийн эдлэн шатсан. Тэр дахин барих зөвшөөрөл авах үедээ далайн ёроолыг хууль бусаар ухаж эргийн талбайгаа 2 дахин нэмэгдүүлсэн илэрсэн. За ингэхдээ бол ойролцоогоор 84,000 квадрат метр далайн ёроолыг сүйтгэсэн. Өмнө нь бол Питер улс төрийн холбоогоо ашиглан эргийн хэмжээг нэмэгдүүлж ирсэн бол энэ удаа Луис өөрийн далайг хамгаалах сангаар дамжуулан Бахамасын засгийн газарт дарамт шахалт үзүүлж эхэлсэн. За үүний үр дүнд бол Питерийн барилгын ажлыг хязгаарлаж ухаж гаргасан элсийг буцаан сэргээхийг шаардсан. Питер ухалтыг зогсоох захирамжийг зөрчснийхөө төлөө $50,000 торгуулсан. За үүнд ууралсан тэр Бахамасын засгийн газар Lyford Clay-гийн сууц өмчлөгчдийн холбоо болон Луисийг бол удаа дараа шүүхэд өгсөн. Питер цагдаа мэт хувцалсан хүмүүс хөслөөд Луисийн чанга яригчийг хураалгаж Луис Бейкон бол KKK гэсэн
жигсаал хүртэл зохион байгуулсан. За энэ KKK бол Америкийн нэгдсэн улсын цагаан арьснуудын давуу үзлийг дэмждэг арьс өнгөөр ялгуурлагч бүлэглэл байгаа. За Питер мөн Льюисийн ээжийн талын илэн зөвөг бол KKK-гийн удирдагч байсан гэж мэдэгдсэн ч үүнийг бол нотлох баримт байгаагүй. Тэр зураглаач Стив нэр хуурамч мэдээний бичлэг хийлгэж Льюисийг дотоод мэдээлэл ашиглан хууль бус арилжаа хийсэн гэж буруутгасан. За мөн түүнийг арьс өнгөөр ялгуулагч хэмээн гүтгсэн олон зуун хуурамч нийтлэлийг цахим орчинд тараасан. За үүнээс ноцтой нь бол Питер Бахамсын нэртэй хоёр гэмт этгээдэр Льюис болон түүний өмгөөлөгчийг хөнөөх захиалга өгсөн гэх мэдээлэл байдаг. За уг захиалга хэрэгжээгүй ч гэсэн Льюисийн эзэмшдэг сантай холбоотой номлогч Мосийн машиныг галтан шатаасан. За Питер бол нэг талаас Льюисийн эсрэг ийм дайралт явуулж байсан бол нөгөө талд бол түүний хуучин ажилтнууд хохирогчд Льюист хандан мэдээлэл өгч эхэлсэн. За нөгөө зүхтаад яваад буцаад Питертэй амьдэрсэн Марабел гэдэг охинтой охин байгаа шүү дээ. За тэр охинтой холбоотой явдлын дараа Мишель Аллен Мэй хоёр бол Льюист мэддэг бүх зүйлээ ярьсан. За мөн дээрээс нь зураглаач Стивен мөн Питерийн хууль бус үйлдэлүүдийг олон жилийн турш дүрсэлсэн бичлэгүүдээ Льюист өгсөн. Түүний зарим бичлэг бол 2012 онд CBS-ээр цацагдсаны дараа Питер сэтгүүлч Тимоти Саваг шүүхэд өгсөн бөгөөд Стивен бол олон жилийн турш нуугдаж амьдрахад хүрсэн байгаа. За гэхдээ хамгийн чухал мэдээллийг бол Питерийн массажист бараг 10 жилийн турш гэр ахуйн албаны даргаар ажилласан Rashad Ross өгсөн. Rashad бол 2009 онд Nigert Kate ажлын ярилцлаганд орохдоо Питертэй анх танилцсан. Туршлагатай массажист байсан болохоор ярилцлагынхаа нэг хэсэг болгож Питерт массаж хийсэн. За тэр Nigert Kate-ийн үдшилэг болон Питерийн талаарх цуу яриаг бол өмнө нь сонсч исэн гэсэн ч ээж дүүгээ оролцуулан гэр бүлийн 6 хүнийг ганцаараа тэжээдэг байсан учраас энэ ажлыг бол аврал юм шиг хүлээж авсан. Анхны массажийн дараа Питер түүнээс 3 дахь хүлэнд массаж хийдэггүй гэж хэлээд бэлэг эрэхтнээ заасан байгаа юм. За Rashad бол үгүй гэж хариулахад Питер гайхмаар нь дахин тулгаагүй бөгөөд удалгүй өөр нэг ажилтан түүнд ажилд орсныг нь мэдэгдсэн. За Питер бол өндөр цалин өгч итгэлийг нь олсон, ойдолжин хувцас зохион бүтээгч ээжд нь хүртэл ажил олгосон. За ингэснээр Rashad болон түүний гэр бүл санхүүгийн хувьд бол Питерээс ингээд бүрэн хамааралтай болчдөг. Rashad 7 хоног бүр насан туршаагүй холбоотой ноцтой үйлдэлүүдийг хардаг байсан ч гэсэн дуугарч чаддаггүй байсан. Тэр гэр ахуй менежерээс Питерийн хамгийн ойрын ихтгэлт хүн болж түүний бэлгийн гаж хүсэл, гэмт хэрэг болон хамгийн харанхуй нууцуудыг мэддэг болсон. Питер түүнд Бахамсын албан тушаалтнууд болон гэмт бүлэглэлийн хүмүүст мөнгө өгөх үүргийг хүртэл даалгадаг байсан. За Rashad бол авилгын мөнгийг өгсөн загсны дотор хүртэл нууж хүрэгдэг байсан гэж ярьсан. За гэхдээ Питер Nigert Kate хүүхдийн цуслан зохион байгуулснаар Rashad-ийн төвчээрийн хязгаарыг давсан. Цусланд бол түүний 13 настай дүү оролцож өөртөө нас чацуу Питерийн ач зээ нартай дотнолсон. Нэг өдөр завсарлагын үеэр Rashad дүүгээ олж чадаагүй. Питерийн ач зээгээс асуусныхаа дараа эдлэнгээр хайж яваад Питер 13 настай дүүг нь унтлагын өрөөлөвөө дагуулan явж байхыг харсан. За тэгэхэд бол охин бол зөвхөн усны хувцастай байсан. Дүү нь бол Питер өөрөөр нь Nigert Slims-ийн хувцас өмсүүлэн загвар үзүүлэхийг хүссэн гэж хэлсэн. За харин Питер бол Rashad руу нэг үл ялэг нэг тийм ёжтой инээмсэглсэн. За Rashad бол дүүгээ шууд далайн эрэг рүү буцаасан бөгөөд Питер бол юу ч болоогүй юм шиг аашлахыг оролдсон. За гисэн ч ингээд Rashad бол гэр бүлийн 6 хүнийг тэжээх шаардлагатай хэвээрээ байсан. Арал дээр Питерийн өгдөг шиг цалинтай өөр ажил олдохгүй байсан учраас хичнээн их доромжллыг амссан ч гэсэн үргэлжлүүлэн ажиллахаас өөр сонголтгүй болсон. За харин 2014 онд бол бүх зүйл өөрчлөгдсөн. Питер эдлэндээ 2 сар дараалж байсан болохоор Rashad бол бараг 24 цаг ажиллаж туйлдаа хүртэл ядарсан байсан. Нэг өдөр Питерийг массаж хийхээр бэлдэж байхад түүний найз бүсгүйчүүдийн нэг нь хундаг дарс санал болгосон. Rashad ажил дээрээ ер нь бол архи удаггүй байсан ч гэсэн тэр өдөр дарсаа хурдан уугаад Питерийн өрөөнд орсон байна. Очиход бол массажны ширээг нь урьдчилан зассан байсан нь хачиргалтай санагдсан. Удалгүй зүрх нь маш хурдан цохилж тайвширахгүй байгааг анзаарсан. За харин яг энэ үед бол Питер хажуугийн өрөөнд уцаар ирж исэн. Rashad биеийн муудаж байгааг хэлхийг оролдсон ч за тэр чигтээ ухаалтад унцдаг. Тэр дараа нь 2 удаа хэсэгхэн ухаан ороход Питер өөрт нь бэлгийн хүчээр хийлэл үүлдэж байсан. Үүний дараа Питер түнд хэдэн зуун доллар өгсөн. Rashad өөр орлогогүй 6 хүнийг тэжээх шаардлагатай байсан учраас болсон явдлын дараа ч гэсэн ажлаа үргэлжлүүлж хийсэн.
За харин хэд хоногийн дараа Питер түүнтэй уулзаад "За чи өмнөх өдөр болсон зүйлийг өөртөө хүн дээр битгий тусгаа. Ийм зүйл зүгээр л тохиолдсон штэ" гэж хэлсэн байгаа. Дараа нь бол Рашетаас тогтмол бэлгийн үйлчилгээ үзүүлэхийг шаардаж эхэлсэн. Түүнийг татгалзахад ажлынх нь хуваараас хасчдаг байсан. За ингээд Рашет бол Льюис Бейкний өмгөөлөгч Фред Смитэд хандаж Питерийн хууль бус үйлдэлийн талаар мэдээлж байсан хүмүүсийнх нь нэг болсон. За ингээд түүний хувийн дүрс бичлэгийг хийдэг байсан Стивний бичлэгүүд, Мишель болон Алан Мэй нарын мэдүүлэг Рашетийн өөрийн нүдээр харсан зүйл тулгуурлаад Фред Смит, Льюис Бейкн хоёр бол Питерийн эсрэг мөрдөн шалгах ажиллагаагаа эхлүүлсэн. За Питер бол үүнийг хэвлэлээр хуршүүдийн маргаан юм шиг харагдуулахыг оролдоод өөрөө Льюисийн талаар худал мэдээлэл тараасан шиг Льюис ч гэсэн адилхан хариугаа авч байна гэж мэдгдсэн. За түүний зохион байгуулдаг байсан Pamper Parry-гийн үеэр хүчээр хийлдүрсэн хоёр эмэгтэй анхны нэхэмжлээ гаргахад Питер бол тэднийг олоод нэхэмжлээ зогсооход нь хүргэсэн. Льюисийн хувийн мөрдөгчд Niagara Case зүхтахыг оролдож байсан Maribel-ийг олсон ч гэсэн Питер тэднээс түрүүлж түүнтэй уулзсан. Maribel Питер надад хизээч бэлгийн хүчээр хийлэл үйлдээгүү гэсэн бэлэн мэдээллийг өгч түүгээр гарын үсийг зурулсан. 2017 оны 4 сарын 6-нд Рашет гэрийнхээ хогийг гаргаж байхад нь Niagara-ийн хоёр ажилтан машинтаа ирээд тэд Питер түүнтэй Торонтод уулзахыг хүссэн болохоор нин даруй явах ёстой гэж хэлсэн байна. Дараа нь түүнийг хүчээр бариад машинд суулгаж гэрээс нь орж паспортыг нь хурааж авсан. Питерийн хувийн онгоцоор түүнийг Торонто руу авч явсан. За уг онгоцыг бол өмнө нь олон 10 за магадгүй хэдэн зуун эмэгтэйг нэг улсаас нөгөө рүү тээвэрлэхэд ашиглаж исэн. Торонтод очмогч Рашетийг бол зочид буудлын өрөөнд төвчээд Niagara-ийн хамгаалтын ажилтнууд өдөр шөнөгүй манаж эхэлсэн. Хэд хоногийн дараа Питертэй хийх уулзалт Флорида мужийн Форт Лодердейл болно гэж хэлсэн. За түүнийг энгийн зорчигч тээврийн онгоцоор Форт Лодердейл рүү хүргэж дахин зочид буудлын өрөөнд харуултаа байлгасан байна. За гэтэл Питер бол огт ирээгүй. 4 сарын 10-нд буюу хүчээр авч явснаас нь 4 хоногийн дараа Рашетийг Бахамас руу буцаасан. Үүний дараа Льюис Бейкн Рашет болон түүний гэр бүлийг Питерийн мэдгүй шинэ байранд нүүлгэн шилжүүлэх бүх зардлыг нь төлсөн. За мэдээж энэ бүхнийг бол Питер өөрөөр тайлбарладаг. Түүний хэлснээр Льюис Бейкн Рашетэд мөнгө төлөөд өөрийнх нь талаар худал түүх зохиолгож байсан. За гэхдээ бодит байдал дээр энэ Рашетийн мэдүүлэг бол Питерийн уналтыг ихлүүлсэн хамгийн чухал эргэлтийн цэгүүдийн нэг болсон. Льюисийн хувийн мэдүүлгээр Питерийн талаар мэдүүлэг өгөхөд бэлэн Бахамасын 10 эмэгтэй олдсны нэг нь Рашет. Тэдний мэдүүлгийг хуулийн фирм нэгтгээд 2020 оны 2 сард Питер болон Niagara-ийн компаниудын эсрэг хамтын нэхэмжлэл гаргасан. Питер 10 эмэгтэйд бүгдд нь Льюис мөнгө төлсөн гэж мэдгдсэн. Гэхдээ нэхэмжлэл гарсны дараа улам олон эмэгтэй дуугарч эхэлсэн. Шүүхийн нэхэмжлэлд нэгдсэн эмэгтэйчүүдийн тоо бол эхлээд 57-д хүрсэн бол за энэ хуулийн фирм нь хожим Питерийн 130 гаруй хохирогчийг төлөөлж байгаагаа мэдгдсэн. Тэдний дунд бол Casey Allen, April Tlaig, The Celebrity Harvey болон Beverly Peele зэрэг өмнө нь дурдсан эмэгтэйчүүд бүгдээрээ багтсан. Иргэний нэхэмжлэл дэх бүх мэдүүлэг нэг бүрчлэн шүүхээр нотогдоогүйч өөр улс, өөр цаг хугацаа хоорондоо танил биш олон эмэгтэй бараг ижил арга барилын талаар ярьсан нь хууль сахиулагчдын анхаардыг татсан. За FBI болон Америк нэгдсэн улсын дотоодын аюулгүй байдлын яам Питерийг хүний 8 бэлгийн мүжлэгтэй холбоотойгоор 2016 оноос өмнө ч гэсэн шалгаж эхэлсэн байна. Харин Льюисийн багийн цуглуулсан материал 2019 онд Бахамасын цагдаагийн байгууллагаар шинэ мөрдөн шалгалт эхлүүлэхэд нөлөөлсөн. 2020 оны 8 сарын 22-нд Америк нэгдсэн улсын засгийн газар эрүүгийн мөрдөн шалгалт үргэлжилж байгаа учраас иргэний хамтын нэхэмжлийг төр зогсоох хүсэлтийг гаргасан. За эцэст нь 2020 оны 8 сарын 15-нд Питер Niagara Winnipeg хотод баривчлагдсан. Түүнийг Нью-Йоркийн өмнөд дүүргийн холбооны шүүхэд шилжүүлэн өгөхөр болсон бөгөөд зохион байгуулалттай гэмт бүлэглэл, насан туршаагүй хүнийг бэлгийн мүжлэх тээвэрлсэн, хүч заллан дарамтаар хүний 8 үйлдсэн зэрэг нийт 9 зүйл ангаар ялалсан. Олон удаагийн батлан даалтанд гарах хүсэлт нь татгалзсны дараа Питер 2021 оны 10 сарын 1-нд Америкийн нэгдсэн улсад шилжүүлэн өгөхийг зөвшөөрсөн. Гэхдээ Канада дахь хэрэгүүдийг нь эхэлж шийдвэрлэх шаардлагатай байсан. За яг тэр өдөр Торонто хотод түүнд бэлгийн хүчирхээлийн 6 хүчээр хорсон 3 зүйл ангаар ял
төлөвлөсөн. 2023 оны 11 сард 6-7 хоног үргэлжилсэн Торонтогийн шүүх хурлын дараа тэр 5 бэлгийн хүчирхийллийн хэрэгээс 4-т нь буруутай гэж тогтоогдсон. За харин 1 бэлгийн хүчирхийл болон 1 хүчээр хорсон хэрэгт цагаатагдсан. 2024 оны 9 сард түүнд 11 жилийн хорих ядыг оноосон. Урьдчилан хоригдсон хугацааг хаснаар ойролцоогоор 6.7 жилийн ялыг цааш шийдлэхээр болсон. Питер шийтгэх тогтоолыг давж заалсан ч 2026 оны 5 сард Онтариогийн давж заалдах шатны шүүх түүний хүсэлтийг хэрэгсэхгүй болгоод ял болон 11 жилийн хорих хугацааг хэвээр нь үлдээсэн. За Winnipeg дахь хэрэг бол үүнээс өөрөөр төгссөн. Эхний 10 сарын шалгалтын дараа бол ялахгүй гэсэн шийдвэр гаргасан нь 90-ад онд Питерийн хүчирхийлэл дүрсэн Мостас гэдэг эмэгтэй байсан. За хэргийг дахин хянуулсны эцэст Питерт 93 онд 20 настай эмэгтэйг Winnipeg дэх хуучин компанийн байранда бэлгийн хүчирхийлэлд оруулж хүчээр хорсон гэх ялыг оноосон. Гэхдээ 2025 оны 10 дугаар сард тухайн үеийн цагдаагийн тэмдэглэлүүд устсан байсан болохоор шударга шүүх ажиллагаа явуулах боломжгүй гэж шүүгч үзээд хэргийг нь түтгэлзүүлсэн байна. За прокурорууд бол уг шийдвэрийг давж заалтаагүй. Харин Quebec дахь хэрэгт бол 2026 оны 7 сарын 13-нд Питер бэлгийн хүчирхийлэл болон хүчээр хорсон хэрэгт бурууга хүлээсэн. За уг хэрэгт бол 97-оос 98 онд 18 настай загвар өмсөгч болох хүсэлтэй бүсгүйг Монтреал дахь байранда хуурч авчран хүчирхийлсэнтэй холбоотой. Ялыг бол 2026 оны 10 сарын 2-нд хийлэлцэхээр товлсон. За 2026 оны 7 сарын 5-ны байдлаар бол 85 настай Питер Канадад 11 жилийн ялаа эдэлж байгаа бөгөөд Канад дахь шүүхийн ажиллагаануудад дуусны дараа Нью-Йорк руу шилжүүлэгдэх төлөвтэй байгаа. Тэр Америкийн нэгдсэн улсад зохион байгуулалтаа гэмт бүлэглэл болон бэлгийн мүлжлэгийн хүний намайтай холбоотой холбооны хэрэгүүдэд өөрийгөө буруугүй гэж мэдүүлсэн хിവэрэ. За гэхдээ мэдээж бол Питер ганцаараа энэ бүхний хэдэн 10 жилийн турш зохион байгуулах боломжгүй байсан. Эмэгтэйчүүдийг олж авчирдаг, үдэшлэгт элсүүлдэг, мөнгө тараадаг, пассвортыг нь хураадаг, баримт бичгийг нь бэлтгэдэг, хамгаалдаг, тээвэрлэдэг за бүхэл бүтэн сүлжээ түүний эргэн тойронд ажиллаж ирсэн. Гэсэн чинь Niagara компанийн өндөр албан тушаалтнууд болон ойрын хүрээллийн олон хүнд эрүүгийн хэрэг үүсгээгүй. Априлыг Winnipeg дэх үйлдвэрт хүргэж өгсөн гэх за түүний зээ охин Анжела болон шинэ нөхөд элсүүлэхэд оролцсон бусад эмэгтэйд ч гэсэн ял оноогоогүй. Тэдний зарим нь бол өөрсдөө хүчирхийлэл санхүүгийн хараат байдалд байсан хохирогчд боловч за зарим нь бол Питерийн үйлдэлийг мэдсээр байж дэмжиж нүүн дарагдуулсан гэх асуулт бол хариултгүй үлдсэн. За ямар ч байсан энэ Питерийг бол нас барахаас өмнө ядаж зарим хэрэгт буруу амжсан. Гэхдээ энэ нь бол түүний бараг 50 жилийн турш үйлдсэн гэх бүх гэмт хэрэгт бүрэн хариуцлага хүлээлгэсэн гэсэн үг биш. Питер бэлгийн мүлжлэгийн тогтолцоогоо зориудаар маш сайн хамгаалсан. Түүнд мөнгө, эрх мэдэл, нөлөө, хувийн онгоц, олон улс дахь эдлэн компани болон үг дуугийн тушаалыг нь биелүүлдэг ажилтнууд байсан. За тэр бол энэ бүх боломжоо бүр байж болох хэмжээгээрээ бүрэн ашигласан. 2020 онд FBI болон Нью-Йорк дахь төв байр болон Калифорни дахь гэрт нэгжлэг хийсний дараа Dillard дахь их дэлгүүр Niagara-ийн барааг худалдаа зогсоож шинэ хүргэлтээс татгалзаж бүх захиалгаа цуцлсан. Тухайн үед бол Dillard нь Niagara Group-ийн бусад компанид нийлүүлдэг бөөний борлуулалтын бүр 67 орчим хувийг бүрдүүлдэг байсан тул энэ шийдвэр бол компанид асар том цохилт болсон. Niagara International бол 2020 онд дампуурлаа зарлаад дараа нь Канадын шүүх компани хөрөнгийг татан буулгахыг зөвшөөрсөн. За ингээд олон 10 жилийн турш Питерийн нэрээр үйл ажиллагаа явуулсан компани бүрэн хаагдсан. За одоо бол цахим орчинд харагддаг Niagara Slims-ийн хувцснуудын ихэнх нь бол Poshmark зэрэг дахин худалдаалах сайтад тавигдсан хуучин бараа эсвэл үлдэгдэл нөөц юм шиг харагдаж байгаа. Niagara-ийн албан ёсны дэлгүүр цахим хуудас бол үндсэндээ байхгүй болсон. За Winnipeg дэх төв байрыг нь нураагаад хувийн онгоцыг нь хаягдл болгосон. Питерийн амьдралынхаа туршид хамгийн их ач холбогдол өгч байсан нэр хүнд, брэнд, үлдээх өв нь бол бараг бүрэн арчигдсан. За хүндээ тэгээд ийм олон хүний амьдралыг хэдэн 10 жилийн турш зориудаар сүйтгэсэн хүнд ямар ял хангалттай байх вэ гэдэг асуултанд амархан хариулт байхгүй л дээ. Гэхдээ зарим хүнд бол цаазын ялч багдах юм шиг санагдаж болно. За харин бодит байдал дээр бол Питер өндөр настай өвчтөй гэх шалтгаанаар суллагдахыг удаадараа оролдож өөрийг нь хориход ямар хэрэг байна гэсэн байр сууриа одоо болтол илэрхийлсээр байгаа. За гэхдээ мэдээж нас өндөр болсон нь бол өмнө нь үйлдсэн гэмт хэргийг арилгахгүй өвдсөн нь ч
гэсэн хариуцлагаас чөлөөлөгдөх шалтгаан биш. Хохирогчид түүний учруулсан зовлон хэдэн 10 жил үүрсэн байхад Питер бол нас өндөр болсон учраас тав тухтай амьдрах эрхтэй мэт хандаж байгаа нь бол шал тэнэг. Миний хувьд ингээд энэ хэрэг бэлдэж байх хугацаанд бол энэ бэлгийн дарамт гэдэг зүйлийн талаар бол айгүйх юм бодогдсон. За дараа гудирдах албан тушаалтан эсвэл таны карьерт нөлөөлөх чадвартай хүн бэлгийн харьцаа шаардаж татгалзсныхын төлөө ажлаар дарамтлах нь бол энгийн саналж биш. Энэ бол их мэдлээ ашигласан бэлгийн дарамт байгаа. За мэдээж ийм үед бол дуугарах амаргүй. Ажлаа алдхаас, хүмүүс итгэхгүй байгаас, өөрийгөө буруутгуулахаас ч гэсэн айн. За нэг хүн дуугархад бол хүмүүс үл тоож магадгүй, худалч гэж, гүтгэж, мөнгө нэхлээ гэж буруутгаж болно. За гэхдээ 2, 3, 10, за бүр 100 гаруй хүн ижил зүйлийн талаар ярьж эхлэхэд бол үннийг бол үүрд дарж чадахгүй. Тиймээс та өөрөө ийм дарамтанд үрдсэн бол буруу нь таних биш шүү. Боломжтой бол болсон зүйлээ баримтжуулж итгэдэг хүндээ хийлж ганцаараа бүү үлдээрээ. За харин өөр хүний туулсан зүйлийг сонссон бол шууд үгүйсгэж буруутгахын оронд эхлээд сонсоорой. За ганц дуу хоолой бол тэр дорой бол бүхнийг өөрчилж чадахгүй байж болно. За харин олон дуу хоолой нийлвэл хамгийн баян, хамгийн хүчтэй хүнийг ч гэсэн хариуцлагаас үрд зүхтаалгаж чадахгүй. За энэ бэлгийн дарамт гэдэг бол ганц энэ насанд хүрсэн том хүмүүсийн ажлын байранд карьер дээр нь болдог зүйл биш. 10 жилийн хүүхдүүдэд хүртэл тохиолдог зүйл байгаа. За юун дээр гарч ирдэг вэхээр нэг охин хүүхэд хүнтэй үерхлээ. За нөгөө чи яста надад хайртай юм бол надтай унт гэдэг бол эн чин өөрөө бэлгийн дарамт шүү охтуудаа. Ерөөсөө хин нэгэн чамайг надад хайртай бол унт гэж сүрдүүлдэг юм сонсож байгаа бол чи тэр хүнд өөрийгөө хайртай гэдгээ батлахын тулд чамд унтах ямар ч шаардлага байхгүй. Хэрвээ чамд хайртай, чамайг хүндэлдэг хүн бол мэдээж чамайг хүлээх байх. Гэхдээ хэрвээ чи ийм зүйл эрэгтэй хүүхдээс найз залуугаасаа сонсож байгаа бол шууд салаарай л гэж дүүнэртэй захимаар байна шүү. За тэгээ бас миний л бодлоо та дээрэс нь ингээд манай нийгэмд хохирогч талыгаа айгүйх буруутгах тийм хандлага байдаг. За нэг хүн ингээл гарч ирээд би хүчирхийлүүлсэн ингээл ярих юм бол за бараг л энэ хохирогч нь юу өмсөж ийсэн үү? Над чи угаасаа л явдалтай штэ ч гэх юм уу. За ингэж хохирогч талыгаа шүүмжлэх хандлага их байдаг болохоор за манай хохирогчлоо бас арай илүү дуу хоолойгоо гаргаж чаддаггүй болоо да гэсэн зүйл надад айгүйх харагдаг. Тэгэхээр та нар минь бас хүнийг шүүмжлэхээс өмнө таны өөрийн чин охин хүүхэд игч дүү хинч гэсэн тийм нөхцөл байдал орж болно гэдгийг санаж юмыг цензуртэй шүүж байгаарай гэж та нартай захимаар байна. За ингээд өнөөдрийнхөө дугаарыг эхнээс нь дуустал нь сонссон та нартай баярлалаа. Дараагийнхаа дугаараар уулзлаа. Баяр таа.